Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Бид нар л өөрснөө явна. Бид нэр яг одоо ингээд хүнийхээ хувьд юг дэдэлдгийг, юг чухал гэж хэлдгийг, бид нар яавал айгүй тийм гоё нэгдэж чаддгийг, ямар үед бидний одоо юм их өсөл төрдггүй юм те яаж бид нар ирээдүгөө харах хэвтэй Монголын эдийн засаг, Монголын бизнесийн хөгжил нь 5-6 жилийн дараа яг ямар ихтгэл хөрвөмжлөлтөөр байх юм. Нэг юм урт хормогоор арт хормогоо нөхсөн нэг л ийм байдалтай. Тэгээ стратегийн хувьд одоо хайжээж олдог гэдэг зарчим бизнесдэр байдаг бол их сургуулиуд дээр ч гэсэн байх л ёстой байхгүй. Тэгээд бизнесийнхэн бол тэр боломжийг ашигламаар байгаа байхгүй юу? Боловсрал төрөнг оруулчихъя, тэ тийшээгээ өгчээ, спортыг дэмжчихье гэл ингээл боломжууд байна. Хуулийн дээр Монгол маягийн менежмент заавал байх ёстой. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогч үзэгчтэй. За манай Thinkers podcast-ийн нэгэн дугаар Live TV-гийн эфирээс та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаарт Монгол улсын Гавьяат багш, санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн профессор Дамбын Гэрэлмаа оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За тэгээ бидний урилгыг хүлээн авч манай подкастад зочноор оролцож байгаад багштай их баярлалаа. За тэгээд манай подкаст бол уламжлал ёсоор бол хүний одоо 3 үеийн намтгаар шахуу эхэлдэг. За энэ нь бол одоо хүн бол одоо нөгөө өвөг дээдсээсээ л тасарч гарч ирдэг. За тэгээд дөр өсч төрсэн газар сурсан сургууль багш нарын одоо тэр заавснаар эрдэм мэдлэг олж авч одоо төлөвшдөг учраас энийг бол бид нар тухайн хүнийг ярихаас өмнө тэр хүний өвөг дээдс нь ямар хүмүүс байсан юм бэ? Дараа нь ямар багш нар байв, ямар сургууль сурав гэдэг байдлаар энэ асуултыг эхлүүлдэг. Ингээ Гэрэлмаа гişэга одоо 3 үеийн намтраа яриач гэж урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тийм чухал гоё сонирхолтой подкастт оруулах болсон талархал илэрхийлье. Тийм хувийн зүгээс одоо би уугуул Улаанбаатар хотын иргэн 1965 онд төрсөн. За айлын одоо 6 хүүхэдтэй айлын доороосоо 2 дахь нь юм уу. За миний аав Дашин дам гэж хүн байсан. За одоогоор бол Булган аймгийн Тишиг сумын харьяат 1908 онд төрсөн юм хүн. За тэгээ аав маань бага насндаа яг уу айлын 3 дахь хүү болж төрсөн. Тэгээд одоо тэр үеийн нөхцөл байдал Монгол улсын одоо хөгжил ямар байсан бэ гэдэг хэлж байгаа хэрэг тэр үеийн хүн. Тэгээд 27 хүртлээ одоо аймаг хөшөө за тэр хаваараа ном сураад жижиг сураад одоогийнхоор бол ном сурах гэдэг юм да тайжийн гэр сургууль гэж өнөөдөр ярьдаг багтай нэг хүүхдүүдийг зөвлөлөө бичиг заадаг. Тэгээд дараа нь хөшөөний сургуульд одоо танхим гэж нэрлэдэг байсан юм шиг байна. Тийм юмд сурж агаад цэрэг эвлээ орооны нэлийн тийм хариуцлагатай ажлуудыг хийж агаад 1928 оноос цэрэгт татагдаад цэрэгийн одоо эвлээ орооны дараагаар ажлын гараагаа юу гэдэг албасны карьер нэг юм да тий эхэлсэн байдаг. Тэгээд 38 онд Өмнөговь аймгийн намын орны дараагаар томилогдоод ээжтэй хамт одоо Өмнөговь руу шилжээд гэхдээ нэг удаан ажиллаагүй 39 онд эргээд дуудагдаад Улаанбаатар одоо нийслэлийн намын орны дараагаар ажиллаа өргөлжлүүлсэн ийм төр нийгмийн сэтгэлтэн ийм хүний охин байна. За аавын маань ажил амьдралын үе яг Монгол улсын хөгжил тухайн нийгмийн нөхцөл байдал аюул олон юмтай л ерөнхийдөө амьдралынх нь намтар түүхийн бол Монгол улсын намтрыг л түүхийг л харах юм бол манай аавын намтар тэгэл явчихж байгаа байхгүй. Тэгээд яг цаг хугацааны ирэхээр нөхцөл байдлын янз янзын нөхцөл донд хотын намын орны дараагаар ажиллаад 39 он штэ. Тэгээд намын 10 дугаар бүх турал 10 дугаар их хурлаар намын одоо манай Монгол ардын өвсгөлт намын дөрмийн өөрчлөлтийг хийх ажил дээр томилогдчихсэн юм шиг байна. Зүгээр одоо албан тушаалаасаас болоод тэгээд тэр үеэс эхлээл төр нийгмийн сэтгэлтэн болох нэлээд том ажлуудыг цараатай ажлуудыг хийж эхэлсэн гэж би боддог. Түүхэн ч тэгж харагдаж байгаа. За тэгээд нөгөө нэг 2 дугаар дэлхийн 2 дугаар дайнч эхэллээ. Тэгээд аав маань яг энэ үед юунд ихт ажиллагдаж ажилласан бишээ. Зөвхөн Монголын ард түмэн Оросын зөвлөлт холбоот улсад дэмжлэг төсөлцөө үзүүлэхдээ фронтод одоо бэлэг цуглуулах энэ ажлын комиссийн орлогч дарга байж байгаа. Дарга нь болоод
одоо нэлээдгүй Монголын ард түмний туслалцаа дэмжлэгийг нэгтгэх, богинуулах тэр ажлуудыг их зохион байгуулсан байдаг. За тэгээд дайны дараах жилүүд одоо Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, хоршоолох хөдөлгөөн гэл ингээл Монголын төвхтэй холбоотой аюул олон асуудал, аюул олон юмд оролцож явж исэн. За тэгээд 1954-54-өөс 58 онд Монгол Ардын Үзэсгэлэнт намын өдөр нарийн бичгийн дарга Вестрийн төвчний гишүүн, за Монгол Улсын их хурлын гишүүн, их хурлын даргаар ингээд ажиллаж исэн. Ардын хурл. Ардын их хурлын. Тэгэхээр тухайн үеийн ардын хурлын дарга гэдэг чинь одоогийн баг ерөнхийлөгчдөд дүүх албан тушаал гэж За ойлгосон. тийм бах тий. Одоогийнхтай харьцуулбал нэг тийм Анх дугаар дарга байсан. анх дугаар дарга байсан. Тий. Тэгэхээр зэрэг яг уу засгийн газрын ордонд ороход аавын зүрэг байдаг. Тэрийг хараад баярлагдав. Ярих юм ихтэй, түүхэнд их баялаг тийм хүний хажууд охин нь олж төрсөндөө аяг баяртай байдаг. Гэтэ амьдралынх нь Монгол улс яг одоо социализмын үед юм уу тий тэр үед бол туулж өнгөрөөсөн бүхэл юм миний одоо гэр бүл манай аавын түүх намтар тусглаа олцсон л байдаг. 1959 онд ер нь сэхэтнүүдийн одоо төөрөгдөл гэж өнөөдөр нэг ярьдаг. Гэтэ залуу үеийнхэн гарч ирээд тусгалт намыг удирдах байгаа хүмүүсийн алдаа дутагдлыг ер нь одоо намыг удирдах байгаа хүмүүс өрөх ёстой гэсэн нэг юм хөдөлгөөн өрнөсөн юм шиг байгаа. За нөгөө талдаа аав маань одоо Оросд боловсрол эзэмшээгүй уугуул ерөөсөө л Монгол за Монголтай хайртай хүн байсан юм шиг байгаа. За хилийн одоо Оростой холбоотой хилийн зохицуулт энэ төр хийсэн 1-2-3 жилээс л юм шиг байгаа юм л да. Бас нэг бодож шалтгаан нь тэгээд яг уу дараа нь архивын баримтуудыг манай ах нар уншиж хахад Цалтай Монгол гэдэг очтой байсан юм шиг байгаа нэр өгцөн. Тэгээд ер нь ам гэдэг хүн бол ер нь төр засгийн одоо намын өндөр албан тушаал дээр байх нэг зөвхөмжтэй бишээ. Орсын сургууль төгсөөгүй одоо боловсрал муутай гэдэг ер нь нэг иймэрхүү шалтгаан. Энэ дүгнэлтийг бол Оросууд гаргасан гэсэн. Яг нь Оросууд тэгж хийжсэн юм шиг байлээ. Зүгээр яг 59 оны намын бүгд хурал дээр бол хоцрогдсон гэдэг шалтгаанаар за дээрэс нь одоо улсыг удирдах, намаа удирдахад тодорхой хэмжээний алдаануудыг гаргасан гэдэг нэг ийм шалтгаантайгаар тэгээ намдаа үнж биш гэдэг бас нэг ийм томьёолтойгоор үндсэндээ бол бүх албан тушаалаас одоо халагдсан гэдэг юм да. Чөлөөлөгдөөд Хөвсгөл аймгийн мал аж ахуйн станц гэдэг юм лөө томилт аваад одоо нутаг загцсан. Тэгээд 59 он шүү дээ 59 оны 3 сар гахгүй. Тэгээд 2 жил тэнд ажиллаад эргэж ирээд яг намаас нь хөөгөл юм шиг юм л да. Одоо би ингэ санаж хахад тэгээд эргэж ирээд Төдий аж ахуйн дэд сургуулийн ажгүй захиргаа эрхэлсэн ийм проректорын албан тушаал томилогдоод төлбөртэй гарan гартал ер нь аж ахуйн салбартай Төдий аж ахуйн дэд сургуультай холбоотой ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэврт гарсан юм байдаг. За аавын маань одоо хилмигдсэн гэж үзээд 1988 оны 11 сард аль бисор намаас нь цагаатгсан гэсэн юм тогтоол гарсан юм шиг байна. Тогтоол гарсан. Тэгээ харамсалтай нь манай ээж тэр үед өнгөрцөн байсан. Тэгээд яг уу ээж минь байсан бол их баярлал байсан байх л да. Тэгээд бидний хувьд ч гэсэн мэдээж тэр нөгөө цагаатлаа гэдэг юм сонсоход бол сайхан л байгаа. Гэхдээ тэр хугацаанд өнгөрсөн одоо тэр 59-өөс 88 оны тэр хугацаа бол манай гэр бүл манай ах эгч за бид бүгдийн хувьд бол ер нь бол нэг тийм одоо ингээд бодоход тэр үед бол бид нар нэг тийм амар хүндрээд амьдрах гарцгүй болсон ч юм байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол хүн болгоны л манай гэр бүлийн гишүүн болгоны амьдрал нэлээдгүй их тийм бэрхшээлтэй, хүндрэлтэй, за сэтгэл зүйн хаттай байх, төвчээртэй байх, дайчин байх гэж хэлт юм уу гэдэг нэг юм эр зэрэгтэй байх тэр том сургууль болсон байж магадгүй. За эргээр хэлэх юм бол сөрөг үр даавар нь бол мэдээж зөндөө байгаа. Тэрийг заавал энд одоо яриад явах уу. Гэхдээ миний бага наснд бол ер нь хилмигдэх гэж юу гэдгийг за нийтээрээ ингээд тодорхой нэг хэсэг хүмүүс лөө дайрах ямар амар байдгийг тэр чинь ингээд том жижиггүй л одоо манай гэр бүлийн хүмүүс бүгдээрээ л хилмигдсэн хүний хүүхэд гэдгээр ямар нэгэн байдлаар одоо өнөөдөр бол ялгуурлагддаг, гадуурхагддаг нэг иймэрхүү үзэгдэл бол нийтлэг байсан.
За ашгүй азар над дээр бол айгүй баг туссан гэж би боддог. Гэхдээ ер нь хүмүүсийн хандлага бол эн чинь байдаг юм баггүй юу? Тийм. Таны ээж ямар хүн байв? Ээжийнхээ талаар ярив. Манай ээж бол Хинтэн аймгийн хөшөлтэй хүн. Зүгээр яг аль биесийн намтар дээр нь бол Хинтэн аймаг төрчихсөн гэж ярьдаг. Гэтэ үүндээ бол Хинтэн аймгийн угуулуу гэдгийг бид нар бас мэдтгүү. Айл дамжаад өнчим тийм орхигдсон. Одоо ингээл айл дамжаал явдаг тийм охин байж байгаа л хотлоо одоо сүүлийнх нь айл нь нөхлөө нөх болоод тэгэл хотод орж ирэл тэгэл айлын ашин бус юм шиг одоо энэ амгалангийн манай аав тэр үе цэргийн эвлийн орны дарга байсан юм шиг байна. Тэгээд тэр айлаар нь орж гардаг байж байгаа л автаас сүрсэн юм тий. Тийм дагнсан боловсрал эзэмсэн юм байхгүй. Зүгээр л аавыг одоо манай гэр бүлийг гэвэл нь бол яг бүрэн өөрийнхөө хайр халамж тэгэл өмчлөөр аваа явчихсан юм байгаа. За яг зүгээр намтрын ингээд яах юм бол ээж нь уг нь мундаг уртын дөвчин хүн байсан юм билэ. Тэгээд Хинтэн аймгийн сүүлийн тайжийн эхнэр байсан юм шиг байна. Тэгээд нөгөө нуглаа гараад ирэнгүүт айгүй олон жил хөөгдгөө яж байгаа дариж хөөгдөлтөй болсон юм шиг байна л да. Нөгөө түүхийн ингээд яхаа. Тэгээ 2 настай ч юм уу өнгөрч байгаа хүүхдээ хэлмэгдүүлэлт болоод нөхрийн дуудаад алангууд өөрөө үсээ ахуулаад чавган цолно гэж ярьдаг ч тийм. Тэгээд охиноо бүр айлдвар. Тэгвэл өөрөө тэгэл хотлоо орж ирж ер нь богдын найрыг бүтэн аваа явдаг тийм мундаг бүртийн дүүчин байсан гэсэн. За би хальт мэддэг. Та дуулдаг уу? Мундаг тийм дүүчин. Манай хоёр ихчүүл урлагийн төвлөр урчнаар байхгүй. Тэр эмээгээс үлдсэн байдаг. Багтай тэр эмээг ер нь хальт мэддэг намайг өчөөхөн байхад өнгөрсөн. Тэг яг хөө тэгээ дараа нь тэр хотлоо нөгөөд ороод ирэхэд бол ер нь ээж нь лөвчж авсан юм шиг байна л да. Манай ээж. Гэхдээ манай ээж бол ер нь ээжигээ төрсөн ээжигээ ирээд авлаа гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй ихч гэдэг яриатай байсаар өнгөрсөн юм. Тэгэл ээжийн амьдрал бол нэг тийм. За тэгээд аав ээжийн яг би харьцангуй нас тогтцоо гарсан хүүхд учраас настай аав ээжийн хүүхдүүд чинь ер нь жоохон хэрсүү байдаг юм уу да жоохон бахтай тийм нэг тийм авчгаа биш. Дээрэс нь яг сайхан юмнууд их байна л да баг насны тийм жаргалтай айгуу хайранд төссөн хайрлуулж өсөх өнтергээд тийм олон сайхан юм байгаа ч гэсэн нөгөө талдаа юмыг айгуу ажигладаг гэдэг юм уу. Миний ээжүүд янз янз юм яригддаг. За тухайн үед бол бүр итгмэргүй ч юм яригддаг те одоо ингээл аавын хэлбэгцэн дэр үеийн одоо устрын төвчөөных амар ярьдаг тэр угаасаа тийм энэ угаасаа юм гэх юм уу те тиймэрхүү ярианд өссөн учраас юмыг хэрсүү боддог. Тий айгуу тийм жоохон өргөн бодох хэрэгтэй болтгол юм шиг юм л да би ч нэг мундагтай биш зүгээр ярьж байгаа юм. За тэгэл манай улс дүрнж байгаа үйл явц Оросд болж байгаа үйл явдал гэтэр гэл янз юм л яригддаг. Тэр нь аль жоохон хэрэг яриад айгуу чагнадаг. Хөөхт нь энэ нуугдад сууж байгаа ойлгохгүй мөртлөө дуслан сонсчдаг. Гэхдээ яг юу гэж ойлгож юу гэж инсайт нь юу байсыг бас мэдгүй. Гэтэл нэг юм мэдээлэл аваад амар мэдээлэл авдаг. Тэгээ тэрийг авах айгуу дуртай. Даанч намайг тэр лүгээ нөх оруулдаггүй байсан жоохон харамсалтай. Тэгээ одоо ингээд бодож байхад айгуу тийм өргөн цараатай янз янзын түүхэн мэдээлэлтэй айгуу дуртай болох ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү мэдэрний цаанаас юм шиг байна. Бага нас маань бол ер нь нэг иймэрхүү. Таны аавын тухай гарсан ямар бүтээлүүд байна вэ? Бас манай үзэгчид энэ дамб гэдэг хүний дашийн дамб гэдэг хүний талаар бас дэлгэрүүлж сонирхохоор бол таны яриан дээрээс тулгуурлаад үргэлжлүүлээ сонирхохоор бол та санал болгох одоо ном бүтээл юу вэ? За түүхийн ухааны доктор Акцемч Болдбаатар хаан миний тэнгийг дэлхийн мэднэ гэдэг нэг юм нэртэй ном байгаа. Яг зөв манай аавын тухай бичигдсэн түүхэн талаас нь тий Болдбаатар их сайхан бичсэн ном байдаг. За хоёр дахь нь Ёо Отгон Баяр гэсэн автортай нөгөө нэг төр нийгмийн зүтгэлтнүүдийн талаар бичсэн Неккогийн нэг цуврал байдаг те Дашийн дамб гэсэн нэртэй ном байгаа. Тий тэр нь арай дэлгэрэнгүй Болдбаатар ном арай жоохон товч тийм талдаа. Гэхдээ түүхэн мэдээллүүд айгүй тодорхой тусгагдсан мэдээллүүд байдаг. За таны боловсрол ер нь цаашаа яаж явба? Та ямар боловсрол эзэмшив? Хаан сурав? За би бол одоо тэр үед чинь Орос сургуульд орсон.
Орос 3 тэгэхэд бол яг Оросын элчингийн сургууль байсан. 7 настай нэгдүгээр ангид орж исэн. Тэгээд яг тэр үед нөгөө элчингийн хүүхдүүдийг сургадаг байсан учраас сургууль маань өөрөө 3 жил дотор багш нар солигддог. За Оросоос зүйл толгойд улсаас тийм мужаас хамгийн мундаг шилдэг багш нараа л шин гадаадд томилтоор явуулдаг гэсэн юм шиг одоо ингээд бодож хахад тэгээд айгүй сайн багш нарын одоо ачаар одоо ерөнхий боловсрол эзэмшсэн гэдэг юм уу Орос хэл дээр за тэгээд дээрэс нь бас ингээд багш солигдох чинь бас их чухал юм шиг одоо ингээд бодож хахад бага ангийн багш нар дунд ангид орж байгаа багш нар ерөөсөө 3 жил олон солигдоо авчдаг тийм байсан тэгээд тухайн үеийн хамгийн сайн багш нараар хичээл заалгаж исэн гэж боддог. Яагаад тэгэхээр 10 дугаар ангид төгсөөд Москвад цэцлэгийн албаны сургуульд очиж сурахад бол намайг ер нь гадаад гэж ерөөсөө хинч боддгүй л гэсэн л да. Одоо багасаа Орос хэл дээр бүх юм сурцсан. Дээрээс нь манай сургуулийн багш нар бол ер нь одоо Москвагийн сургууль, орон нутгийн сургууль хоёр бол ялгаатай үстэй тий. Ер нь том улсын хувьд нэг юм ялгаа гардаг. Гэтэл би Монголоос сургуульд очиж байгаа шүү дээ. Надад бол Москвагийн сургуульд төгссөн мундаг хүмүүсийн хажууд бол ер нь аль ч чиглэлээр тутах одоо дутуу бараг илүүрхээд байгаа юм шүү. Ер нь бол манад одоо химийн багш аягүй мундаг багш байсан. Түүхийн багш бол тэр үед бараг перестройка эхлэхгүй байхад болохгүй байгаа юмны талаар айгүй олон тийм кейс бид нар бүр айгүй тийм маргаан мэтгэлцээнүүдийг түүхийнхээ 10 дугаар ангийн түүх нийгэм судлалын хичээл бол маш өрнөн тэгж өнгөрдөг. Хэдэн онд болж юм гэсэн үү? Чин 81 82 он баггүй би 82 онд тийм тэгэхэд айгүй тийм дэвшилтэд үзэлтэй гэх юм уу арай жоохон өөр бодолтой тийм багш нар их ирдэг байсан юм аа. Тэгээд яг уу настай ч мундаг багш нар байсан. Одоо би түүхийн багшаасаа дунд ангиас түүх хичээл ордог штэ тий. Тэгээд нэг 20 дугаар дайнд оролцож исэн танкийн батальоны одоо командлагч байсан хүн угаасаа багш байсан хүн байсан юм байлээ л тий. Тийм хүн ирээд түүх хичээл зааж хахад бид нар айгүй сонирхож тэр хичээлээ ордог юм байна. Өөрөө дайнд оролцож байсан. Тийм тэгээд нэг 2 дугаар дайны нөгөө тийм онцлог тулаануудыг амар гоё ярьж өгдөгсөн байхгүй ингээд ингээд нүдэнд харагдтал. Тэгээд дараа нь би оюутан болчиход Москвад байхад нэг Орос хэлний алимдад болоод 2 дугаар дайны талаар бахан одоо дайнд оролцож исэн л хүмүүс ирээл шүүж исэн юм аа. Тэгээд багш яг ингээд нүдэнд харагдтал ярьсан. Нөгөөх нь яг тийм асуулт надад таарахгүй юу? Бүрскай дугаа гэсэн чинь наанаас чинь гарч шилжсэн чинь намайг бүр тэрж авч үнсээд шүгчтээс яа тэгэхээр зэрэг яг тэр тулаанд орж исэн юм шиг байна. Тэгээ тэрийг одоо ингээд нэг гадаад хөөхд тий яг тийм нүдэндээ хараад ярьж байгаа тэр ярьж байгаа нь миний мөндөг гэж бахавт тий тэр багш маань тэгэж гоё заасан тийм. Тэгэхээр түүх ер нь бүх төрлийн хичээлдээ айгуу тийм гоё сайн багш нарын ачаар таны мэдхүүн ерөнхий хөрөө их сайн болсон. Тэгээд оюутны 5 жил бол надад нэг тийм хэцүү өнгөрөөгүй л санагддаг. Тийм яг зөвөр төгсгöd маань намайг Монгол гэж мэдчихсэн. Диплом хамгаалахдаа дээл өмсөж очиод нэг тийм юу байдаг байхгүй юу. Тэгэл намайг Монгол гэж ойлгож ирсэн болохоос юусаа гадаад монголчин бас хараад ус улс шүү дээ тий. Оросын бүрэлдэхүүн байгаагүй. Тэгээд ер нь бол суур боловсрол их сайн эзэмсэний ачаар оюутны 5 жил маань их сайхан гоё өнгөрч исэн. Тэгээд яг оюутан багтаа лекц ангийнхаа орсуудаас айгүйх ном авч уншдаг. Бас л ном их унших хэрэгтэй. Тэгээд тэр үед чинь бас энэ сахар өдрөл тэр үе бас хүн болгоо олоод уншдаггүй гар бичмэл номнуудыг дамжуулж уншдаг гэсэн байхгүй оюутнууд. Тийм номнуудыг хулгай номнууд гэсэн. Тийм нууцаар ингээ гар бичмэл энэ төр хийцэн. Тэр зөвхөн хичээл дээр ирэх тэр нэг 3 цагийн 4 партаа өдөр бол нэг номыг би дуусгах үүрэгтэй ганцхан тэр цаг дээр л надад олдож байгаа байхгүй. Тэгээд лекцэн дээр чинь сайхан лекцээ тэмдэглэж байгаа юм шиг ном уншаал. Тэгээд намын сангийн бүх номнуудыг гоё гэсэн бүх номнуудыг уншиж дуусгаж ирсэн юм а. Тэр жилүүд одоо сураад ирсэн юм уу? Ном уншиж ирсэн юм уу? Одоо ингээ ботхож жоохон сонирм. Гэхдээ өөр нь бол хичээлээ хийдэг. Жоор айгуу тийм энэ зэн зэн их сонирхдаг л тийм жилүүдэд төгссөн. Тэгээд би 88 онд төгсөж ирээд
радио телевизийн улсын орны нэрээр сургуульд явсан байсан. Таны мэрэгжил сурсан мэрэгжил үү? Би цэцлэгийн албаны дэд сургуулийн инженер эдийн засагч, холбооны инженер эдийн засагч гэсэн мэрэгжил мэрэгжлийг сонгохсон шалтгаан нь юу? Тэр айгуу сайн нөө. Одоо тэрийг ярихаар зэрэг зөрөөд сонгоцсон гэвэл одоо хүмүүс итгэх болох л та. Ээж аав хоёр манай гэрт одоо эмч байхгүй ээж анагаахт орчооч тэгэл яг ч анагаахт орохгүй. Яагаад юм бүү мэ зүгээр л том болцсон өөрийнхөө байх гал зүгээр л тийм шал утгагүй үгүй гэсэн. Одоо ингээд бодож байгаа дэмж болсон бол гайгүй сайхан юм хэлсэн л байх юм билүү те. Ер нь чи юм мэрэгжил бас надаа тохиргол байсан юм шиг байна. Тэгээ ер нь бол багш эмч хоёрч ялгаагүй те. Нэг нь бол хүний оюун санааг имжилж гин буюу одоо тэтгэж гин, нөгөө нь хүний бие махбодыг тэтгэж гин. Ер нь эцсийн дүндээ бол хүнд үйлчилдэг л ийм мэрэгжил сонгосон юм байна. Тэгэл зүгээр л зөрөөл инженер болно гэл тэгэл зүгээр л зөрөөл тэгээд ямар ч мэрэгчлээ мэдгүй штэ. Инженер гэл айгу. Тэр яг тухайн үед ч эрт тийшээ сургууль ялангуяа соц орнууд руу аяг сургуульд явуулдаг байсан. Тэгээд конкурс өгвөл инженерийн чиглэлээр өгөөд математик, физик, орос хэл 3 өгвөл тэгэл оноогоороо сургууль авдаг. Тэгэл Москвагийн холбооны сургуулийн холбооны инженер эдийн засагч гэсэн мэргэжлэр. За тэгээд тэр жил яг уу энэ радио телевизийн техникийн төв гэдэг одоо энэ телевизийн дэмждэр байгаа тэр байшин ашиглалтанд орох жил байхгүй юу? Намайг төгсөх жил. Тэгээд нэгэн жил тэнд нөгөө хүний нөөцөө бэлдэх нэг том тийм юу айгүй олон залуучуудыг яг холбооны инженер эдийн засаг, цэцлэгааны инженер эдийн засагчтай электроникийн чиглэлээр гэл айгүй олон хүнийг нэгэн зэрэг сургаж ирсэн. Тэгээ энэ 20-ны нэрээр сургуульд явчихсан. Тэгэхээр ажлын гараа бол тийшээгээл тэгэл 100 ярил миний зардал мөнгийг юм радио телевизийн улсын ороо даадаг. Тэгээд дадлага мадлага хийх бол 20 дээрээ дадлага хийчихдэг. Одоо ерөөсөө энэ шуудангийн 4 давхурт өгсөн байхгүй. Шуудан төв төв шуудангийн 4. Тэгэл сургууль төгсөж ирэл тэр төв нь радио телевизийн техникийн төв ашиглалтанд ороод би 6 сарын сүүлээр төгсөж ирэл 7 сарын 6-нд ажилд орсон байдаг. Тэгэл радио телевизийн техникийн төвийн эдийн засагч гэсэн албан тушаалтар шууд томилогдол. Ажлын гараа хэрвээ ажлын гараа юу? Нөгөө нэг дандаа орос хэл дээр явцсан. Монгол хэл ер нь байхгүй шахуу. Хэцүүл хэлж исэн. Тэгээ одоо 5 жил надад заасан юм нэр томьёо, мэргэжлийн нэр томьёо чинь дан орос дээр монгол дээр хүмүүсийн ингээл юм яриад санхүү хэлцэл орж байгаа шүү дээ. Тэгэл хүмүүсийн яриаг ингээд талын ойлгохгүй. Тэгэл сурхаас одоо ингээд айгүй хурдан шуурхаа ядаж энийг мэдэж авахгүй болохгүй шүү дээ. Тэгэл ингээл айгүй хүч алдаа гаргаж исэн, буруу зөрөө ярьдаг байсан. 7 хоног болгон шуурхаа дээр их шодлуулдаг л юм хүний тоонд ордог байсан. Монголдо ирээд эргээд соёлын шок, нутагтаа ирээд соёлын шок. Яг нөгөө залуу байсан. Тэр үед ч одоо соёлын шок, мог контр гэдэг юм байхгүй шүү дээ. Зүгээр л юм байд юм бэлгүй л гэдэг байр суурнаас сандчихсан болохоос ч тэрийг нэг тийм яг хэцүүгийн үед бол хэцүү байсан нэр томьёог мэдгүй, тушаал төлөвлөж чадахгүй, бичиг одоо тушаал төлөлөөд орохоор нөгөө цаас юм маань ингээд шоолоод ураад шидчихдэг те. Тэгэл нөгөөдхөө мэдгүй аавлага офицер ирэл надаас мэрхэн тушаал хэлээд өгөөч би бичье гэж хүлээ баг. Бөөн комбинацаар нэг эхний жил өнгөрч исэн л да. Тэгээ намайг нөгөө баруун чойжлоод гараа авчдаг гэсэн байхгүй. Нөгөө сурах гал хөрх юм байна. Одоо тэр үеийн дараа нараа ингээд бодоход бас л намайг хайрлж лээсэн юм шиг юм л да. Нэг талдаа айгүй хатууг нь мэдээд аваад өгч нөгөө талдаа намайг айгүй урдан ажлын дүртөө болох гэж чичижсэн л гэж одоо бодогдоод байна. Тэгээд анхныхаа даргаыг бас хэлчмээр л санагдаж байна. Банзрагч гэж хүн байсан. Одоо манай сонгуульцын дарга. Тэгээ хамгийн ихний би чинь 7 сард ажилд ороод 9 сарын баланс гарах үеэр манай сонгуульн албаны дараа өвдцэн ерөөсөө ажилдаа ирэхгүй. Тэгээ одоо баланс гаргана, балансыг чи гаргах нь шүүл гэдэг нэг тийм амар хүнд мэдээлэлтэй ингээд нүр тулж байгаа хгүй. Тэгээ баланс гаргана гэдгийг яадаг ч юм бүү мэдтэй. Ер нь ингээл айгүй хүндийч болохгүй байгаа шүү дээ. Тэгэл ер нь мандрагч ярихгүй юм байна. Ямар ч зэний хүмүүсийн хийсэн ажлыг би ихтгээд ингээд нэг дүүргийн сонгуульд төргөж өгдөг. Тэр нь хугацаанд гарвал манай ихтлэнгууд санхүүгийн ажилтнууд бүгдээ нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуул авдаг гэсэн.
айгүй амар хариуцлагатайсан байхгүй яана би энийг өгч чадахгүй хүмүүс ингээд нөгөө урамшууллаа авч чадах ялчих юм байна гэж бодож исэн тийм үү бол би Ахил дарамтанд орсон биш үү тийм? тий ер нь дарамтанд орсон. Тэгээд яг уу cold water аргаар л намайг сургасан юм шиг байлээ. Хүүд усрууж түлхээл тий тэгээд яг уу ингээд уцаар өдрөө алган асууж намайг яаж байгааг асууж исэн юм шиг дараа нь л би тэгж ойлгосон. Тэгэл тэр нөө ерөнхий журнал интернетүүд нь ойрхон тавьчих гэж байгаа надаар нэг юм хийлгсэн юм шиг байгаа юм л да. Тэгээ ямар ч байсан хүмүүсийн цалин мөнгө. Тий ямар ч л хүмүүс тэр нөгөө балансын шагналаа авсан. Зөвхөн миний хувьд би ер нь тэр нэгж маань санхүүгийн хилцс маань юу хийдгийг хаана ямар мэдээлэл яаж одоогоор бол мэдээлэл шүү дээ. Хаана ямар болсон хин юу хариуцдаг юм бэ гэдэг талаар маш тийм сайн ойлголттой болж исэн юм шиг байна бодож байхад. Тэгэл тэр нэг жил янз янзаараа илүүлж байгаад өнгөрсөн. Гэхдээ жилийн дараа бол зөвшөрт. Тийм гайгүй. За эдийн засгийн инженер хүн маань яаж яваад их сургуулийн багш болов? За тэгэл яг ажлын карьераа эхлэл 2 дахь жилд нэг сураад байх юм. Ер нь бол өмнөх жилийнхээ бүх бүтсэн алдаанууд дээр айгуу сайн сураал 2 дахь жил нь айгуу сайн суралцдаг жил болсон байхгүй юу? Ерөөсөө алдаагүй явал алдаагүй ажиллах уу гэж гүрээсээр хагаад 3 дахь жилээс ер нь бол тэгэл офисын ажил миний их ажил биш юм байна да гэдэг нэг тийм бодлыг айгуу тодорхой рутинд орчиж байгаа байхгүй тавтагдал нэг тийм шинэ юм байхгүй. Тэгээд тэр үед чинь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо тэгэл нэг юм ойлгоцсон байхад бол нэг айхтар том цочрол том өөрчлөлтүүд гарахгүй би өөрөө болохоор шинэ юм хэмээр л бахан шинэ юмтай л ажилламар санагдал исэн юм шиг юм л да одоо бодож байгаа. Тэгээд охиноо төрүүлээд нэг жил гэртээ суучаал тэгэл ер нь ажлаа солиё гэдэг шийдвэр гаргацсан. Ямар ч офис ажил хийхгүй юм байна. Одоогийнхоор бол офис тэр үед конторын ажил хийхгүй гэдэг нэг тийм шийдвэр гаргаж ирсэн юм аа. Тэгээд яг нөгөө нэг охин маань ч урж исэн тэр үед тэгээ ажлын байр юу сонирхож байхгүй юу. Тэгэхэд эдийн засгийн коллеж нэг санхүүгийн техникумын суурин дээр байгуулагдаад айгүйх тийм их шинжилэл хийж байгаа гэдэг мэдээлэл надаа тэр үед яагаад ч ороод ирсэн байсан юм ч гэсэн л маш их толондооны өөрчлөлт хийж байгаа айгүй тийм гоё сонирхолтой шинэ юм хийж байгаа газар болол явцсан байхгүй юу? Ер нь тийм 91 оны үйл явдал. Тий 91 он байхгүй юу? 90 оны төгсгөл 91 оны эхний үйл явдал байхгүй юу? Ер нь 90 оны дондоо эсгэлэл яг тиймэрхүү мэдээлэл бужигнаа болов. Тий орж ирэл. Гэтэ би яг дотор нь болж ирснийг мэдэхгүй л дээ. Зүгээр надаа нэг тиймэрхүү мэдээллүүд орж ирэл. Тэгэл тийшээ өргөлөө өгöd үзье. Яах нь үгүй л. Тэгэл өргөлөө өгвөл 2 өдрийн дотор ажилд орсон шүү дээ. Нөгөө төлчөд дуртай аав л та. Тий. Тэгэл одоо нөгөө нэг бас таних хүнгүү очихоор болох болов уу гэл ингээл янз янз юм бодогдсон шүү дээ. Тэр чинь одоо бас олохгүй л. Тэгээ яг очиол уулзаал яасан ч ерөөсөө шууд очингууд л бачруулагчтай уулзаж ирсэн. Одоо ингээл өглөө оройд бачруулагчтай уулзаж нэг хурд юм жигсэл гаргаснаа. За энэ хичээлүүдээс ален заачдах уу гэл. Харсан чинь ерөөсөө ганцхан эдийн засаг гэдэг юм л мэдээд байгаа. Бусдын ерөөсөө мэднэ гэж хэлж чадахгүй байгаа байхгүй юу? Маркетинг, менежмент те одоо cost accounting гэж юм уу те нэг юм амар тэр үед чинь ингээд миний хувьд ч цоо шин юм байхгүй те. Тийм дотроос ганцхан Economics л орох юм байна. За би энэ эдийн засгийн зааж магадгүй юм шиг байна гэж тэгсэн чи за ойлголоо амрагчтай олзороо гэдээ явуулчихгүй юу. Тэгэл амрагч дээр орсон чинь байшин төв байр 2 давхраас 1 давхар руу буугаад шууд маргааш өглөө 10 цагт ирээрэй гэлүү дээ тий. Тэр өдрөө уулзаагүй юм. Маргааш амрагчтай уулзаараа гэж уцаар шууд хэлээл тэгэл өглөө 10 цагт ирээл уулзчих. Одооных шиг сонгон шалгуулт энэ төр гэж байхгүй шүү дээ. Одоо л ингээл янз янзын үйл шаттай. Тий. Аврагчдуудад ч харуулаад тэр үед чи экономист гэж сэтгүүл өнөөдөр бол хүн болгоны нүдэндээ харцсан мэдээж л юм баг л та. Амьдралдаа анх удаа гарч байгаа байхгүй юм сэтгүүлээд юм тэрийг нээснэ. За энийг орчуул гэлтгсэн чинь ямар азаараа уугайгүй хэсэг таарцсан нэг юм толгойн дээр доторх хэсэгтэй ерөнхий юм орчуулсан чинь за маа гэл амар зү за экономикс Оросод төрүүлээд орцсон. Экономикс аягүй олон номыг орчуулсан байсан. Тэгээ ямар ном гэсэн юм бэ надаа нэг юм 100 цагаан ном өгвөл 7 хоногийн дараа конспект чинь шалгах шүү. Тэгээд шууд шалгах. Тий 7 хоногийн дараа гэл ийм зүзэн номыг 7 хоног өгч нэг асуух гэсэн айгаад чадаагүй. Тэгэл нөгөө номын дэврэл гараад ирж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө гэл айгүй сонирхолтой гоё ном байсан. Яг хөө бид нарыг оюутан байхад политик ном 2 жил ордог гэсэн. 4 семестр ахгүй. 2 нь капитализмын политик ном ороод Марксийн 2 дахь курстэй
3 4-р семестрийн социализмын политикноо гэж ордогсон байхгүй. Тэгээд уншихад бол нэг тийм амар хол байгаагүй л дээ. Өмнө нь унах мэрэгжил учраас байгаагүй. Тэгээд сүүлдээ нөгөө айгүй хурдан унших артлынх нь нөгөө төвчлсэн гол дүгнэлт тэмдрийн референс энтрийн одоо тэр үед чи хандах юм байхгүй шүү дээ. Гэтэ нөгөөдүүл ингээ харахад бололсон. Ямарсан 7 хоногийн дараа нөгөө тэмдэглээ бариад уулзах гэсэн чинь үлдсэн ч юм байхгүй шууд ажилдаа ор гэж хэлээл. Тэгэл хичээлээ бэлтгэл суулгацсан шүү дээ. Тэгээд тэгэл 91 онд economics заагаад гэсэн юм шиг. Тийм шүү дээ. Тэгээ аюу нийтдээ юу ч мэдгүй. Тэгээд 5 сард би анхныхаа хичээлийг зааж байгаа байхгүй юу? Ичнэ ангийнх хүмүүс техникум сүүлийн ичнэ. Эдийн засгийн коллеж их биш шүү те. Техникум. Тий орсон чинь даана одоо орон нутгийн нэгтлэн бодогч нар. Даана надаас ахих хүмүүс. Тэгээ нүүдчихсэн бэлдэж цаг 30 минутын материал бэлдэж ороод эхний 15 минутанд дуусаад цаашаа яахаа мэдхээ байгаад за тэгэнгүүт амар бодлого бодуулах гал тэгэл хүрэх юм. Одоо тэр ингээд манай үлзийгч байсан. Одоо манай санхүү хэлцтэй аягүй олон жил хэлсэн. Тийм үлзийгч миний ээжснийг бол аягүй сайн байна. Тэгж багш болчихсон. Economics-оор гараагаа эхлээд за ингээд та ч юм бол одоо өдөртгөн ухаанаар зүйлдэн доктор хамгаалаад ер нь бол бизнесийн удирдлагын тимийн профессор болсон. Энэ бизнесийн удирдлагын тэнхим ер нь эдийн засгийн багш маань яаж явж байгаад одоо энэ бизнесийн рүү орох болчихвоо. Яг тэр бол манай сургуулийн түүхтэй холбоотой түүхтэй 3 сард ажил 4 сарын ихээр ажилд ороод тэр үед микро макро тэнхим гэдэг бүтцийн өөрчлөлтийн дээр хийх гээл бэлтжсэн юм шиг байна. Гадны Английн сайн дурын байгууллагаас ирсэн ер нь ийм одоо коллежийн түвшний одоо ингээ зах зээл рүү аягүй хурдан шилжих хэрэгтэй байдаг. Шинэ зах зээлийн нөхцөлд ажиллах хүмүүсийг бэлдэх одоо сургалтын төлөвлөгөө агуулга хөтөлбөрүүд өөрөө гарах шаардлагатай. Тэгээ гадныхан ирж ажиллаж исэн. Манай сургууль дээр нэг тийм хүн ажиллаж байгаад ямарсан тэр хавар нь ерөнхийдөө бүтцийн хувьд дараа нь бизнес стади департамент гэж нэг юм гаргана гэж бодож исэн юм шиг байна. Тэгээд ер нь тэр үед байсан багшнаа микро макро тэнхим гэж хуваагаад ерөнхий эрдмийн тэнхим микро макро одоо микро түвшинд хичээл заах одоо микро түвшний хичээл заах багш нар макро түвшних гэж ялгаад нэг тиймэрхүү байдлаар бүтцээ эзэн байж байгааг намар 100 амраа зуны сургалтанд бид нар бас англи хэлний амар хичмжүүлсэн вакуумжүүлсэн сургалтанд бүрэн бүрэлдэхүүнээр явж ирсэн юм а. Тэгэл намар хичээл эхлэхэд манай бизнес судлалын тэнхим гэж байгуулагдаад бизнес судлалын тэнхимээр эдийн засгийн онд маркетинг менежмент гэдэг бүх хичээлүүд навтал тэр үед чинь цөөхөн оюутантай манай тэнхим 6хан багштай ажлынхаа аяг эхэлчихсэн. Ерөөсөө би нэг 6 сар багш болол удаагүй тэнхим байгуулагдаад одоо тэр ихний бүрэлдэхүүнээс Батбай багш манай тэнхим эрхлэгч төвшин заяа маркетингийн багшаар би эдийн засгийн онолын багшаар гэхдээ яг цэвэр эдийн засгийн онолоо бас ингээд заах боломж зааж байгаагийнхаа хажуугаар менежментийн үндэс зан төлөв гэл ингээл одоо менежментийн салбарладаг бүх хичээлүүдийг ер нь тэгэл баг семестр болгон шинэ хичээл гаргадаг гэсэн шүү дээ. Тэр үед чинь ерөөсөө зүгээр суугаад байх ямар ч боломж байхгүй. Сургалтын төлөвлөгөө нь гараад ирсэн. Нөгөө олон шинэ хичээлүүд чинь ороод ирсэн. Тийм. Тэгэл гэрий чинь энэ семестрт байхгүй хөө дараагийн семестрт нь заавал аюу урдан гаргах хэрэгтэй гэвэл тэгээд яг өвөл нь 92 оны өвөл энэ да багш тэнхимдэр багш нар нэмэгдээл ааваа олуулаа болж байгаа л тэгэл хідүүлээ уваагаал амарсан ганц нэг номтой нөгөөтгөө нэг л өдөр авч шүн сууж орчуулдаг. Орчуулгын багш байсан. Одоо ер нь тэр үед энэ шинэ мэдлэгийг бүтээжсэн багш нар одоо солигдсон мэдлгүүдийг гэсэн үг шүү дээ. Одоо мэдээж математик, физик, хим гэсэн байгалийн ухаан бол харьцангуй гайгүй байсан баг. Нийгмийн ухаан бол тэгээд солигдоод ер нь хаас агуул яг л адилхан үзэгдэл явж юм байна л гэж. Тийм шүү дээ. Тэгээд яг одоо би чинь 92 оны 4 сард ажилд ороход 91 оны 100 одоо манай коллежийн багш нар Харвардын бахан PhD одоо students ирсэн economics хичээл заалгацсан байсан юм билээ. Тэр хичээлийн нөгөө юуг ингээд тэмдэглэл энтрийг авч үлдээд анхны нөгөө эдийн засгийн онолын цэнхэр сурах бичиг гарах гад хэвлэгдэжсэн байхгүй нөгөө нэг амар удаан принтер байсан шүү дээ тийм хоёр тишээ гүйдэг тэргээр нэг принтлэгдсэн нэг юм их хувийг гүгэл за энийг заагаараа хажуугаар нь Самуэльсны номтой тэлийн хідэн экономиксын орос номтой Самуэльсны англи номтой тэгээд нэг монгол ихтэй гэрэл анхны одоо бизнесийн удирдлагаар төгссөн хүмүүс эдэн онд төгссөн. Анхны бизнесийн удирдлагын чинь 95 онд төгссөн. Одоо бид нар эхний төгсөлтийг 3 жилээр хийжсэн байхгүй 94 оны төгсөлтийнхэн.
Тэгээд дараа нь 95 оныхон эхний төгсөлтөнд нь бид нар бизнесийн удирдлагаар бэлдэж чадаагүй. Анхны бизнесийн удирдлагын элсэгчдийг 95 онд үйл төгсгөжсэн. Тэр төгсөлтийн шалгалт малгалтыг юу нь яаж сэтэж ивлээ? Тэр үед ч одоо тэгээд хинч биш байжгаад 94 онд би 92 онд багш болол 94 онд инхмээр итгэж болохоос өөр аргагүй байдал үүссэн байхгүй юу? Оо за. 2 жил болол. Тий 2 жил болол ингээл тэнхэм хариуцахгүй болол тэгэл арай жоохон 3 жилийн ажлын туршлагатай гэдгээрээ би орж ирж байгаа тий. Тэгэл тэнхмэрлэгч болонгууд одоо төгсөлтийн шалгалт малгалт авах юм юу ч мэдгүй юм чинь. Яг үнэндээ яагаад тийм байдалд орсон бэ гэхээр техникумын одоо нөгөө эдийн засгийн коллеж болж зохион байгуулагдахдаа багш нарын бараг 97-8% халаа олцсон. Тэгээ нэгтлэн бодох бүртгэлийн за математикийн ганц нэгтэй одоо багш нар үлдээд тэгээ бусдын бүгдрэнгийн явуулсан байсан. Тэгээд ер нь нэг юм сургууль шалгалт авах дундын шалгалтууд ч гэдэг нь арга зүйн аягүй чухал юмнуудаа бас цоошин дийхмүүд рүү оруулахад аягүй хэцүү байсан юм шиг юм л да. Ер нь нөөц байхгүй те нөгөө мэдлэгээ эргүүлээ дараагийн үеийн оруулах тэр нэг юм дээр гэп өссөн. Тэгээд анхны төгсөлтийг хийх гэж өстой яаж улсын шалгалт авдгаа мэддэггүй. Яхаа мэдгүй сүжсэн чи манай нөгөө төвшин заяа гэдэг манай тэнхим багш. Их сургууль нөгөө техникум төгсөөд их сургууль төгссөн байсан. Тэгээ би багшаасаа гоохгүй гэдэг нөгөө давгаа багш ирж байгаа байхгүй давгад орж багш. Тэгээл да ойлоо тэгээ компьютер оруулж хагаад одоо бол тэгж ярьж штэ компьютер оруулж хагаад туршлагынаас яаж игээд сонсчих болно те. Тэр үед тэгжчихгүй багшаа яриад туслаад өгөөрэй би бол юу ч бидэхгүй байна гэд. Үннээ хэлээ бүр шууд улаан үннээ хэлээл тэгэл яг ингээл хажуудаа заа одоо ингээрэ эхлээдэг дараа нь тэгэл яг ингээл намайг тэгээ хөтлөө зааж өгч исэн тэр үнд бол талархаад баршгүй. Гэтэ үнэхээр баярлаа гэж сайн хэлж чадсан юм уу үгүй мүү гэдгээ мэдтгүү. Гэтэ тэр хүний ачаар ер нь бол манай бизнесийн удирдлагын тэнхимийн улсын шалгалтууд төгсөлтийн шалгалтууд дипломны хамгаалтууд одоо яг тэр дэгжээгээр явдаг болчиход байгаа байхгүй юу. Тэндээс одоо даваа агшаас авч үлдсэн юм аюу хайрлаад ерөөсөө алинч гээхгүй бүтэн авч явсан. Тэр бас л том өв тийшээгээ аюу мундаг. Тэгээ тэр үед ч одоо бас нөгөө бос сургуулиудын багш нарыг сайн мэдгүй би нөгөө Монгол төгсөөгүй учраас надад нэг тийм юу харилцаа холбоо аюу муутай зүгээр байсан багш нарынхаа одоо тэнхимд байгаа их сургууль төгссөн ч юм уу те өөр сургууль төгссөн одоо удирдлагын офицерын мастер төгссөн багш нар ч манайд иржсэн. Тэгээ тэднийхээ сувгаар бол ер нь нэгэн одоо харилцаа холбоо нэтворкинг сайжирсан сүлдээ. Нэг тийм төвхтэй. Төв бол нэг тийм. Одоо ингээд бодоход өрөвдмөр л исэн юм шиг юм л та. Гэтэ тухайн үед өөрийгөө ерөөсөө өрөвдөж байгаагүй. Тэгээ хин ч бишэлж байгаач мэдгүй. Тэгэл багшаа ерөөсөө мэдгүй яхаа ойлгохгүй байгаа. Та надад яриад туслаад өгөө гэл тэгэл айгүй хөрхөн ирэл ямар ч сайхан аштай сайхан хүмүүс юм. Одоо энэ бизнесийн удирдлагын сургалт гэх юм уу? Тэ одоо өнөөдрийн Монголын энэ бизнесийн удирдлага за хоёулаа жоохон онол талаас гэж ярил л да тийм. Ер нь ямар хэмжээнд хүрчээд байна вэ? Бид нар ер нь одоо дэлхийдээ хөл нийлүүлээд амжицсан уу? Эсвэл тэднээс зарим талаараа хоцроод байна уу? Эсвэл ер нь энэ судалгаа болон сургалт нь ер нь ямар төвшөнд байна таны бодлоор? За сургалтын хувьд сургалтын заах арга зүй өгж байгаа тэр нэг суур багц мэдлэг гэдэг юм уу ялангуяа бакалавр дээр те их усүр сайтай олчлоо өгж байгаа арга нь өөрөө бас эвтэх юм байна те бакалаврын түвшинд бол ер нь суур одоо боловсролын юм бол бид нар гайгүй өгöd ах шүү хамаа би тэрнэр бол нэг тийм одоо олон улсын түвшинтэй харьцуулахад манайх хозор цоо гэж юу хэлэхгүй ер нь бол хөл нийлүүлээ явж байгаа. Ялангуяа сургуулийн нөгөө олон улсын магадлал бэлтгэх үе дээр бол тэр итгэл өмчлөө агуулчтай суужсэн байхгүй. Гадаад бенчмарк хийгээд одоо юу гэдэг ACBSB-гийн одоо гишүүн сургуулиуд өөрснийхөө ерөнхий суурь мэдлэгийн түвшингөө дундын нэг юм тестүүдийг аваад тэн дээр одоо оюутнуудынхаа үр дүнгээр бас нэг харьцуултанд ороход манайх бол тэр олон улсын international region дотроо бол ер нь гайгүй Америкийн дундаж сургууль түвшний сургуулиудтай бол ер нь би үлнийх асуудалтай гэж юусаа хараагүй ер нь боломж зүгээр судалгааны талдаа бол бид нэр сурах юм их байна. Тэгээ одоо бол ихтэй сургууль ялангуяа их сургуулийн багш нарыг заавал судалгаа за Web of Science, Scopus бүртгэлтэй сэтгүүлүүд дээр заавал бүтээлтэй байх ёстой гэсэн шаардлага шалгууруудыг тавиал их сургуулийн нэг юм судалгааны төв, мэдлэгийн төв болгох нэг юм хүчтэй одоо бодлогын юм юу явж байгаа. Энэ ер нь нэг талдаа зөв баха. Би энийг юус буруудахгүй. Гэхдээ дэлхийд айгүй өндөр хэмжээгээр citation авагдах бүтээл манай Монголын өгдөл, манай Монголын нөхцөл байдлыг одоо олон улсын түвшинд дэлхий хэр сонирхох вэ гэдэг нь өөрөө бас
одоо citation авах гэх юм уу сайжил гэдэг юм дээр бол жоохон асуудалтай байж болох юм. Гэхдээ арга зүйн хувьд одоо comparative study дээр хийгээд гаргаад ирэхэд болохгүй ч юм алга л да. Яг энэ чиглэлээр менежментийн чиглэлээр хийж байгаа судалгаанууд бол сайжруулах хөгжих шаардлага бол байгаа. Их сургуулийн багш нарын хувьд бол эхлээд судлаач байх. Одоо нэг юм судалгааны өөр ингэсэн чиглэлтэй тэргээрээ ингээ хөгждөг байх гэдэг чиглэл өөрөө бодлогын үед чухал байгаад байгаа боловч бид нар стил хүн ам зүйтэй. Монголын эдийн засаг жижигхэн байгаа. Бид нар хүнд яг ямар мэдлэг олох хэрэгтэй юм бэ гэдэг нь өөрөө аюул чухал одоо ингээ байгууллагын оршин тогтох үндсэн баг энэ дээр яваад байгаа байхгүй масс юм суурь мэдлэгийг мэргэжлийн суурь мэдлэгийг өгөх хэрэгтэй юм уу? Эсвэл нэг 2-3 чигүүргийн хүрээнд бизнесийн байгууллагууд дээр том бизнесийн байгууллагуудын ядаж нэг 3 чигүүргийг мэддэг функшнл чиглэлийн мэдлэгтэй хөрвөөд ажиллах тэгээ карьераа хийх боломж нь тэгж явах юм уу? За эсвэл энтерпренеруудыг бэлтгэх юм уу? Өөрөө ингээд өөрийнхөө бизнесийг аваад явдаг шинэ айдыг хэлбэржүүлдэг ажил олгогч гэдэг юм уу да тийм өөрөө бизнесээ аваад явах ажил олгогч гэж одоо хараад баг хэрэггүй болчиход байна л да. Гэх юм бэл аюугаа энэ төр хөнгүү бизнес их боломж байна штэ тийм. Тэгэхээр зэрэг одоо ер нь бид нар нэг юм концепц гэдэг юм уу да тийм боловсрол олгох өнөөдөр хүмүүсийг бэлдээгүй ядаж 3-4 жилийн дараа өдрийн зах зээл ямар ах вэ, эдийн засаг ямар ах вэ гэж ирээдүйн ажлын байранд зориулж бид нар хүмүүсийг бэлдэх шаардлага байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр харин чиглэл юу вэ? Бид нар тэр стратеги сонгож чадсан уу? Тэр агуулгаар бид нар багшаа бэлтсэн үү? Тэгээ одоо бол багш нэг судалгаа харах хэрэгтэй. Web of Science copy-ст ячих юм бол тэгэл ер нь болчих гээд байгаа юм шиг те. Гэтэл тэр чинь яг нэг судалгаа явна те. Гэтэ тэр нь ардаа лабораторигүй бол тэр нь ардаа хүлгүй бол тэр шинэ мэдлэг уралдаад эдийн засгтаа өгөөд Монгол улс нь хөгжөөд гэдэг юм нь өөрөө хаана авах вэ? За энийг ингээд даблда триплтэй хүн болгон одоо жижигхэн Монгол дээр олон янзын судалгааны лабораторийг зэрэг гаргаад энэ одоо инкубатор төвүүдэгч гэдэг юм уу те их сургуулиуд дээр энийг ингээд даблцсан триплцсэн байдлаар хийж өөр ашиггүй юм хийх үү? Би бол ингээд нэг юм хорших ч юм уу эсвэл айгуу нарийн төрөлжих ч юм уу өөрийнхөө нөгөө Монголынхаа хөрсөнд яг буух нэг тийм хувилбарыг л айгуу сайн бодмоор юм шиг санагддаг. Тийм байна. Би тантай нэлээд санал нийлж байна. Юу гэхээр одоо ингээд би бол миний унган мэргэжил бол эдийн засагч дараа нь MBA гэдэг сүлд нь одоо public гэдэг. Одоо бүхний administration хийнэ гэдэг байгаа шүү дээ. Би чинь public чинь бизнес чинь гэдэг. Тэгэхээр зүгээр ингээд одоо барууны сургуулиудад очиод үзэхэд бол тентхийн нөгөө нэг одоо явсараа ойлоо бас ихчлээд сургуулийн менежмент руу айж гулгаж ийн л та дараагийн сэдв болох. Тэр тэнд харахаар судалгаанууд хийгээд дандаа ардталтай маш сайн фандуудтай байж байгаа тийм. Өөрөөр хэлбэл их сургуулийн профессорууд өөрийн мэдлийн фанд байдаг. Тэрийг нөгөө град оюутнуудаараа мастерын ч юм уу докторийн оюутнуудтайгаа хамтраад тэр нь дандаа санхүүгийн үед айгүй баталгаатай байж байгаа. Тэгэнгүүт дээрэс нэмээд тэрэн дээр нэг ялангуяа одоо бизнесийн удирдлагын судалгаанууд гэх юм уу behavior чиглэлийн судалгаанууд яхаа харахгүй туршилт хийх эсвэл өгөгдөл цуглууллаа гэхэд тэн дээр анхдагч өгөгдөл цуглуулах хэрэгтэй болно. Тэгэхээр тэр анхдагч өгөгдлөө хэр найдвартай цуглуулах вэ? Тэрийг цуглуулахад бол нэлээд их зардал гардаг. Тэгээ яг манад нөгөө анзаарах нөгөө эдийн засаг за тэр дундаа макро эдийн засаг хоёрдугаарт нь санхүү хоёрын судалгаа яагаад ингээд нэг жоохон амархан яваад байсан те ихэнх үедээ их тийм хүмүүс тэр чиглэлээр их судалгаа сайн судалгаанууд бас хийгдээ яваад байгаагийн шалтгаан бол би бол өгөгдөлтөйгөө холбоотой байна. Хоёрдугаар нөгөө макро эдийн засгийн судалгаанууд ч юм бол өгөгдлийн өөр хүмүүс цуглуулад өгсөн байдаг учраас тэрэн дээр нэмж шинжилгээ хийдэг те хоёр дахь өгөгдөл ашигладаг. Тэгэхээр энэ анхдагч өгөгдлийн асуудлыг ингээд зүгээр миний тань таач дөрөв юм дурж дээ энэ дээр ингээд янз бүрийн жижигхэн лабораториуд гэдэг юм уу төвд байгууллагуудаа явах гэхээр тэрний нөгөө финансингийн асуудал нэгдүгээрт нь санхүүжилтийн асуудал байна. Хоёрдугаар манай бизнесүүд өөрсдөө тэр юм дээр санхүүжилт өгөхгүй юу гэл те энэ асуудал орж ирж байна. Гуравдугаарт ер нь манай ихтэй сургуулийн хоёул ихтэй сургуулийн одоо менежмент рүү ороход сүүлийн үед бол энэ индастри их томорж байна те. Индастри томорчонгууд зүгээр миний анзаарж байгаагаар манай үеийнхнийг бол ер нь их сургуулиас хинхин сорчлоо гэж би хараад байгаа байхгүй. Бүгдийн сороо авцсан. Тэгээд их одоо 2000-ад оны дээдлэхэ багш нарын яриаг сонсоход 2000-ад оны үеийн багш нарын цалин 2004, 5, 6 тэр явын багш нарын цалин бол индастригаас хол биш байсан гэдэг яриад байгаа байхгүй. Багш нар бол илүү цагаа хийгээд эрхчлөөтэй ингээд юмаа хийгээ явхад индастригийн цалингаас бол нэг хол дутхгүй байна гэж. За энэ үзэгдэл бол миний бодлоор 2015, 6 оноос хойш бол
индастри талдаа бүрэн шилжээд за энэний үр дүнд ч юм уу ерөнхийдөө баг ингээд 17 8 оноос эхлээд бол ер нь академиа дээр байгаа шилдэг болсон хүчнийг бизнесийн салбар өөрөө сорох үзэгдэл ажиглагдаад байна гэж харж байгаа байхгүй. Тэгээ энэ үзэгдэлийн дунд бид нар энэ менежментийн ч бай, за менежмент эдийн засаг санхүү айл аль нь энэ юмыг одоо манай их сургуулиуд яаж менеж хийж авах хэрэгтэй бол би ч одоо их зүйн сургуулийн менежментийн хамгийн оргил асуулт руу н оруулчлаа л да. Түүхийн ярихаас өмнө үүссэн нөхцөл нь ер нь иймэрхүү юм болоод ах шиг байна. Тэгэхээр бидний их зүйн сургуулийн менежмент орчин үеийн одоо бизнесийн сургуульч байж болно. Эсвэл одоо Монгол улсын их сургуульч байж болно. Хувийн, хувьсгалын аль нь ч байдаггүй бид нар ер нь босрал дээр нэг апдейт хийхгүй. За ерөнхий босрал одоо сэхэн амьдруулах тасаг дээр байна гэж хэлээд байгаа ш. Тэгээд босрал миний бодлоор араас нь орох гээд байна гэж би хараад байгаа байхгүй. Миний зүгээр мэдрэмжээр бол. Тэгээ энэ дээр та ер нь одоо энэ салбарт олон жил ажилласан хүний хувьар ер нь яах хэрэгтэй гэж бодож байна. За, ёстой яг жинхэнэ загналын асуудал гэдэг юм уу те айгүй олон юмны заг дээр явж байгаа асуудал. Мэдлэг бүтээгээд мэдлэг нь өөрөө одоо тэр бүлэг нийгэм улс орондоо айгүй шинэ мэдлэгээ ашиглаад хөгждөг, өсдөг. Өөрийнхөө замаар ингээд гараад ирдэг. Жижиг вэ нү, том вэ нү те. За том эдийн засгт бол харьцангуй амар шүү дээ. Жижиг эдийн засгийн хувьд бол өөрөө айгүй инновацив дээрээс нь айгүй дасан зохицох чадвартай. Ямар ч нөхцөлийг хүлээгээд авах тэнхээтэй те айгүй урдан маневр хийж чаддаг уугуул нөхцөл нь өөрт нь байгаа. Тэгэхээр бид нарт яг энэ дээр юм шалгамаа гэдэг юм уу одооныхоор бол ижайл ажиллахад бол ерөнхийдөө шинэ мэдлэгийг айгүй урдан бүтээх асуудал байгаа байхгүй. Гэтэл яг мэдлэг өнөөдөр үнцэнтэй байна уу? Мэдлэгийн зах зээлийн үнэлгээ хэдвэ гэдэг асуудлыг сая өнөөгийн ярианаас ер нь гараал ирж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэсэг бол санхүүгийн сургууль одоо манай сургуулийн хувьд бол багш нарын цалин бол салбараасаа дутдаггүй бараг тэргүүлдэгч байж магадгүй тий. Олон улсын магадлалд ороод тэр нэг хэсэг жил бол бид нар бүр тэргүүлэгчийн байр суурьтай тий. Ер нь манай сургуулийн багш нар бол одоо хэрийн хамгийн сайнуд ирээд ажиллах гэм хэмжээний одоо үнцэнтэй байлаа. Гэтэ сүүлийн жилүүдэд яг энэ нэг үнцний юм дээр бол маш том өөрчлөлтүүд орж ирээд санхүүжилтийн асуудал айгүй их байна. Орлогоос айгүй хамааралтай байна. Оюутны тоогоо нэмээд өрсөлдөх чадвартай байх гад одоо өрсөлдөх чадвар байна. Санхүүгийн их усүртэй авах хэрэгтэй. Санхүүгийн их усүр авахын тулд орлогоо нэмэх хэрэгтэй гэдэг. Борлуулалтын орлого гэдэг юм чи оюутны тоогоо авчдаг. Оюутны тоон дээр яг тоглолт хийхэр чанар гэдэг юм байна. Ард нь нөгөө судалгаа ирээдүгөө ботсон R&D шүү дээ те бизнес дээр бол судалгаа шинжилгээний ажил ялцчихгүй тавигдаад идэх те. Тэгэл нэг юм урд хормогоор арт хормогоо нөхсөн нэг л ийм байдалтай. Тэгээ стратегийн хувьд одоо хайжээж олдог гэдэг зарчим бизнес дээр байдаг бол их сургуулиуд дээр ч гэсэн байх л ёстой байхгүй. Бид нар үнэхээр маргааш ирээдүйдээ хүн бэлтжлээ аваад тэр ирээдүйн ажлын байранд нь тэр мэдлэгийг өнөөдөр бид нар ингээд генерейт хийцэн те. Генератив гарчаад байхад бид нар ер нь тэр нэг шинэ мэдлэгийг бүтээгээд агуулга айгуу урдан хараад суралцах жилийн ч юм уу хүргэх аргаа ч юм уу те. Энийг ингээ айгуу урдан комбинацанд оруулдаг ядаж их сургууль нь өөрөө айгуу инновацив өөрийнхөө хөтөлбөр дээр өөрийнхөө хийж байгаа бизнес дээр айгуу инновацив байх асуудал айгуу чухал байгаа байхгүй. Энэ нэг юм харах юм бол салбарын бизнесийн бусад газрууд бол за танад тийм юм яваад байна те бид нар ч гэсэн тэгмээр байна штэ ингээд яач гээд нэг юм санхүүжилтийн шинэ их усүр орж ирэх болов. Тэгэхээр хамгийн ихний дэрний гарааны юм бол ялцчгүй хүнээс биш бодлогоор тэрийг хайжээж олдог л нэг тийм юм гарч ирэх гээд байна л та. Тэгэхээр нэг энэ дээр санаачлалын асуудлыг би чухал гэж бодож байна. Энэ мөнгө хаа нэгэн газар бид нарыг ирээд авчна гэдэг ингээд бэлэн байж байгаа мөнгө биш шүү дээ. Бид нар босгох, бүтээх, санаачлал гаргах, хаа нэгэн юмнасаа дасалж дэш нь оруулах нэр зэргийн асуудал гэдэг юм одоо яг шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд бол судалгаа шинжилгээнд бол үнэхээр юм мөнгө харамгүй зарах тийм сэтэл гарч ирж байгаа. Тэр нь ирээдүйд бид нарт одоо их сургуулийн тэр статусыг те эргэлттэй байх үнцэнтэй байх төр боломжийг олгож байгаа. Бүх юм л хөрөнгө оруулалт хийж сурах. Асуудал өөр аюу чухал гэж харж байгаа. Тэгээ энд нэг жоохон өлөн гараад ирэх юм бол аяанда салбараас нөгөө аттрактор нь ажиллаад гэдэг юм даа. Систем үнэлгээ шүү дээ. Тэнд нэг юм гоё эднийгс аюу инновац энийг хийгээд байгаа юм шүү дээ. Та нар яаж хийж байгаа биднэрт энийг хуваалцаач мэдлэг чинь авъя гэдэг аяанда нөгөө өөр санхүүжилтийг хүсв гарч ирэх магадлал нь байх байхгүй юу? Ер нь багшаа энэ одоо нөгөө түүхэн асуулт руугаа жоохон урагшлаа. Би нөгөө үзүүд ирэх асуулт асуусан учраас буцаага жоохон ухраа. Ер нь одоо нөгөө индастри академи гэх хоёр байгаа ш. Нөгөө нэг нь бол яг ингээд ашиглаж байгаа салбар, нөгөөх нь академик буюу судалгаа хийж байгаа ихтэй сургуулиуд тэр боловсролыг олгож байгаа газар. Ер нь бизнесийн удирдлагын чиглэл дээр манай индастри академи хоёрын зай тий нөгөө gap гэж яриад байдаг. Энэ зай 90 оноос хойш ер нь ямархуу дүр төрхтэй
явсан юм болоо. Хэдийн үед нь их ойртсон, хэдийн үед нь буцаад холдсон ч гэдэг юм уу. Энэ холдож ойртох процессууд нь ер нь одоо нөгөө мөчлөг хэлбэртэй яваад байна. Эсвэл нэг конверж буюу нөгөө нийлэх гэдэг нь энэ процесс ер нь яаж явсан юм болоо. За одоо дөнгөж зах зээл рүү шилжижсэн үед чинь зүгээр л нөгөө нэг шинэ агуулгыг те шинэ одоо хичээлүүдийг шинжлэх ухааны юм тодорхой юмнуудыг шинээр гаргах аль талдаа л дээр эхэлсэн шүү дээ тий. Их сургуулиуд нь ч тэгэж бэлдэж эхэлсэн хүмүүсээ бизнес бол яасан бэ гэдгээр бизнесийн хөгжлийн түүхийг Монголд ингээ харах юм бол юучгүй картын үе байсан зах зээлд нь хоосон тий. Тэгэл нөгөө улаан паспорт гадаад паспортны эрхтэй болж иж нэг хүмүүс дутуугаа жоохон өгсөн. Тэгээ за ганцхан 8-аар бол бас нэг тодорхой хэмжээний хуримтлалын их өсөр үүссэн. За тэгээ энэ үеэс эхлээд эдийн засгийн том реформ шинжтэй өөрчлөлтүүдийг бол хийсэн гэж харддаг л да. Өмч өвчлөлийн 1 2 дугаар үе шатууд тий. Тэгэхээр тэр нэг жоохон хуримтлалтай болсон хүмүүс бол бас нэг бизнесээ жоохон томруулах арай өөрөөр харах. Гэтэл ер нь худалдаа 8-аар одоо арилж байгаа гэдэг юм уу айгу меркантилистийн байдлаар зах зээлээ нөхөөд дараа нь бол нэг юм жоохон хэлбэржээд хажуугаар нь өмч өвчлөл яваад тэгээд нэг юм одоо 2000 он гэхэд ер нь нэг жоохон хэлбэржээд эхэлсэн юм шиг байгаа бизнесийн байгууллагууд. За тэгээ 2000 оноос эхлээд корпоратив хэлбэр гэдэг юм да нэг институционал сувир тавигдчих байгаа байхгүй. Сайнууд нь одоо ингээд тэмцээл өрсөлдөөл гадны туршлагыг айгүй хурдан суулгаал те орон зайгаа айгүй хурдан хараал маневр хийгээл бизнесийн байгууллагуудын ер нь нэг юм корпорацийн түвшинд ажиллах холдинг одоо группийн хэмжээнд ажилладаг юм бүтцүүд үүсэт гараад ирж байгаа шүү дээ. Энэ үеэс эхлээд стратегийн менежмент, засаглалын асуудлууд, эрсдлийн удирдлага, аудитын асуудал гэх одоо цагийн менежментийн ерөнхий нэг юм хэлбэр заавар нэлээд сайхан хэлбэржээд буугаад ороод ирсэн. За тэгээд дараа үе нь бол 2010 оноос ер нь нэг юм эдийн засгийн түүхэн хөгжлөгчдэр менежментийн бараазыг нэгжтэй ялцгүй нэг 10 жилийн нэг декадэд харагдах шиг байна л да. Манайд ч гэсэн нэг тиймэрхүү үзэгдэл явчих. Тэгээд нэг 2010 оноос 20 он хүртэл бол ер нь нэг юм байгууллагын соёл нэг нийгмийн системээ удирдах чинь ингээ байгууллага бизнесийн байгууллагч хүмүүсээс бүтэж байгаа. Тэр нийгмийн харилцааг айгүй зөв зохицуулах юм бол бүтээмж нь айгүй хийдэг юм бэ. Доктортой орших юм байна ч гэдэг юм уу. Нэг энэ асуудлууд айгүй чухал тавигдаад байгууллагын соёл, инновацийн асуудлууд айгүй хүчтэй орж ирсэн гэж боддог. Монголд бол нэг 2010-аас 20 оны. За тэгээд 20 оноос хойш бол ялцчихгүй л нэг захим шилжилт дэлхийн нэг дээр тэрнээс өмнө орсон байсан. Манад бол яг бүр хамгийн хүчтэй одоо нэг манжингийн үлгэрээ хулганы сүүл хулган орж ирэх тэр эффект чинь ковидаар л айгу хүчтэй тэр хөшөөр аваад ороод ирсэн. Тэгэл одоо бол нэг юм захим шилжилт хиймэл оюун ухаан гэдэг нэг ийм түүхэн үйлчлүүдийг гаргаж тавьж болж байгаа байхгүй зүгээр ингээд одоо би ингээ химжээл яг энэ нотлоготой шүү гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэг ийм үе багцаагаар бол харж байгаа. За тэгээ аль үеэс нь эхлээд нэг ийм академиа бизнес хоёр аюу холбоотой болж эхэлсэн бэ гэхээр нэг корпорат түвшинд ажиллаад эхлэх энэ үеэс л бидний эргэлт хэрэгцээ бодит утгаараа одоо байгууллагууд дээр гарч ирж байгаа хгүй. Бизнес төлөвлөгөө боловсруулах, стратегийн төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөлтийн балгын бичиг баримт боловсруулах. За манай нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлээр бүртгэлийн бодлого стандартуудтэй олон улсын стандарт энтергээл аюул олон шинэ мэдлэг орж ирэл тэрний тэргүүнд нь дандаа одоо судлаач багш нар байсан учраас нэг юм холбоосууд нэлээд тэр үеэс аюул өвчтэй тавигдсан гэж боддгоо. Би бол 2000 он гарч иж энэ холбоо нэлээд өвчтэй болсон болов уу гэж бодож байгаа. Тэгээд яг уу бизнес нь урагшаа явмаар байдаг, мэргэжлийн мэдлэгийн дутаад байдаг. Тэрний байгаад байгаа хүмүүсээс бас нэг зөвлөгөө авах. Ер нь нэг зөвлөх үйлчилгээний хэлбэрт явж байгаад одоо 2014 он 15 одоо бүр миний хувьд бол 14 оноос эхлээд байгууллага бол дотоод орчноо микро түвшний судалгаануудын манай ажилтнуудын манай ер нь байгууллагын уур амьсгал ямар байгаа, манай соёлыг хэмжүүл юу болж байна, ажилтнуудаа илүү оролцоотой байлгая, сэтгэл ханамжийн дээшлүүлэх гэвэл яах вэ гэдэг асуудлыг тавиад судалгаа хийлгэж эхэлсэн. Миний одоо түүхэнд бол 2014 оныг би тавьж байгаа байхгүй. Тэгээ энэс хойш одоо томууд нь л тийм юутай болж байгаа шүү дээ, тэ нэгт ингээд дататай болохгүй нэ, тэ зүгээр ингээд сүлэгцээ байдлаар яа манайх айгуу хамт шүү, манайх айгуу гайгүй шүү гэдэг. Гэтэл нөө үсэд байгаа үр дүндээ хүрч чадахгүй олон хүн цалин өгөөд байдаг нөгөө хүмүүсийн одоо юу гэдэг бүтээмжигч гэдэг юм уу, тэ хамтарч ажиллах тэр нэг соёлыг төлөвшүүлэгч гэдэг юм уу айгуу олон юм дээр ингээд оруулаад байдаг юм их байдаг. Тэрний үр дүн яг яаж гараад байгаа юм бэ гэдгээ өөрснөө баримжилж чадахгүй нэг юм бодит хэрэгцээ тэгэж гарсан юм шиг байна. Тэгээ нөгөө талд нь бид нар бас нэг юм
амар тэргээр одоо нэг хийгээд үзчих юмсан нэг тийм судалгаа хийчи ингээд нөгөө аюух юм дээр байгаад байдаг энэ тентгийн судалгаануудыг олж уншаад байдаг те ингэдэм биш те тэгдэм биш те гэл ингээл яриад зүгээр л оюутны судалгааны ажил болгож л хэмжээдсэн болохоос үштэй тэр чинь хөрх юм ер нь нэг тийм төгс сайхан шинжлэх ухааны үндэслэлтэй тий бас нэг юм алдаагүй мадаггүй юм бас болчихгүй л байсан байхгүй юу. Тэгээ 14 оноос хойш миний туршлага дээр бол ямар ч сан байгууллагууд захиалга өгдөг болсон. Бид нар жил болгон одоо байгууллагуудыг яг микро түвшний судалгаануудыг хийдэг болоод өгдлийн сан бас яваа аривчж байна. За тэрийгээ дагаад нөгөө өөрснийгөө хэмжээд өөрийнхөө онцлогоонуудыг одоо хүн чинь нэмж очихоор онцлогоо хэлэхдээ яг адилхан байгууллага бүхэлд нь онцлуулаад эхлэхээр чинь нэг энэ одоо бидний сул тал нэг нь хавцаа байгаа юм байна. Энийгээ сайжруулчихъя. За дээрэс нь шин санаа оруулахтай ангичээч гэдэг юм уу. Ер нь бол нэг тийм даацтай, барьцтай юм шийдвэрүүд нэлээд гарах тийм юм. Одоо л 14 оноос хойш нэлээд авч байгаа. За тэгээд одоо миний туршлагаар бол бүр 10 жилийн дата цугларах их ойрхон байгаа. Нэг байгууллага дээр тийм. Тэгээ энэ чинь байгууллагын дотоод мэдээлэл учраас бид нэр энэ өгдлүүдийг хамаагүй гаргаж болохгүй байгууллагын нэр хүндийн асуудалтай боломжгүй юмнууд байгаа байхгүй. Тэгээ цаг хугацаа өнгөрөхийн дараагаар нэг юм бичих ёстой л гэж би яриад байгаа шүү дээ тий. Тэр нэг юм бичих юмны суурь өгдлүүдийг бол түүхийн тий өгдөл цуглуулгатай яасан тэгээ ямар үр дүн гараад дараа нь ямар интервенц хийсэн ямар юмнуудыг зөвлөсөн тэрний ачаар дараа нь юу болсон энэ төргээд нэг юм түүхэн юм дээр бас нэг юм Монголын одоо менежментийн хөгжил гэдэг юм уу да нэг юм дээр бас жоохон барьцтай юм ярьдаг болох л байх л та. Гэхдээ түүх бол яг ингэж явчих. За одоо бол яг хуу байгууллагууд ерөн сүүлийн үеийнхэн чинь одоо олоод мэдээд авсан суурь боловсрал нь бизнес явуулж байгаа орчин маань өөрөө маш хурдан хугацаанд өөрчлөгдөд ялгарах тэгээ заавал data driven болохоос өөр аргагүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ data driven байхын тулд бид нар яг хөө өөрийгөө аягүй сайн мэддэг өөрийгөө судлах тогтолцоо гэдэг юмыг аль аль талдаа бүрдүүлэх асуудал өөрөө чухал болчихвол хамран дээр нь ороод ирэхээр зэрэг тэгэл одоо том давлгаанууд. Гэтэ мэдээж эхлээд дандаа томууд чадaltaй байгууллагууд хүнийг сайн чүнээ татцсан, сайн хөрөнгө оруулалт хийцэн, тэрийгээ дагаад мэлгийн төвшинчүүр, тэрийгээ дагаад юмэг харах үнцгэнчүүр гэж төрүүлээд ороод ирж байгаа байгууллагууд, корпорэт төвшөнд ажиллаж байгаа байгууллагууд төрүүлж орж ирсэн. За сүүлийнх нь бол одоо ялцгүй технологийн одоо финтекч гэдэг юм уу те технологийн айгуу тийм нэвчилт их ороод ирсэн байгууллагууд хэмжээнд том биш ч гэсэн ялцчгүй юм болохоос өөр аргагүй байгаа учраас судалгааны эрэлт хэрэгцээ одоо академикуудын оролцоо бас байна. Эрэлт ер нь овоо гарт одоо ер нь одоо л жоохон мэдрэх нэг тийм төлөвлөгөө орж ирж байгаа мó. Гэхдээ бол гомдохгүй. Гэтэ энд одоо манай төрөний дурдсанчлан манай ихтэй сургуулиуд за магадгүй судалгааны яг бизнесийн судалгаагаар тусаасан компаниуд бол энэ дээр одоо маш их эрчимтэй бас ажиллаж болох юм шиг. Зүгээр манай ихтэй сургуулиуд энэ дээр бэлэн байна уу гэдэг нь надад их сонирхолтой санагдаад байна. Юу гэхээр одоо Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль гэдэг юм уу, санхүүгийн сургуулийн сургууль тэр чигээрээ гэдэг юм уу те энэ юм дээр одоо болсон хүчнийхээ хувьд гэдэг юм уу бэлэн байна уу? Энэ боломжийг ашиглах хэр ашиглаж байна вэ? Ашиглах боломж хэр байна вэ гэдэг дээр зөв түрүүний миний нөгөө холбож ярих гэдэг байгаа нөгөө болсон хүчний буцаагаад нөгөө дүлнэс орчод байгаа гэл ингээд би зовлон гэлж байгаа шүү дээ. Нөгөө талаас та бас дурдсан ихтэй сургуулиудын орлогын моделийг бас эргээ харахгүй болохгүй байна гэдэг. Түр би хар ухаандаа бодоход бол одоо нэг компаниудтай манай ихтэй сургуулиуд их сайхан дийл хиймээр санагдаад байгаа байхгүй. Одоо баруун тулд гэдэг чинь тэрний нэрмжит профессор гэж ороод ирдэг шүү дээ. Одоо Монголд бол компаниуд бүхчүүдийг бол тэр компани бүх ярьдаг гэрнэ тэр компани профессор гэж байхгүй. Одоо Апу компани профессор, MCS-ийн профессор, одоо юу гэдгийг премиум группийн профессор ч гэдэг юм те. Ингээ профессоруудыг амлаж аваад өөрийнхөө одоо юу гэдгийг эндоментийн нөгөө те мөнгөний нөгөө ингээ явдаг. А дээрэс нь одоо энэ олон жилийн түүхтэй их сургуулиудын хувьд багт дунд сургуулийн хувьд сайдлан endowment fund гэдэг юм а яахад одоолт байгуулсан. Хууль нь бол зохицуулсан гэж надад нэг хүн хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ дэр бол ингээд зохицуулчмаар харагдаад байгаа. Өөрөөр бол барууны том сургуулиуд те та мэдж байгаа Harvard, Stanford ч гэдэг юм уу хувийн том сургуулиуд бол бүгд хажуудалтай маш том endowment сан гэж байдаг. Тэгээ тэрэн дээрээ төгсөгчд мөнгө төгрөг өгчдөг, хандуулмаар байгаа хүмүүс мөнгө хандуулцдаг. Тэр мөнгийн зохистой удирдаад тэр мөнгө сангийн одоо орлогоос ашигаас нь урсгал зардалынхаа нэлээд хэсгийг хаагаа явчихгууд ихтэй сургуулиудад одоо зөвхөн оюутны тоо төрөний дурдаад байгаа энэ проблемыг миний одоо шийдчихмээр санагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ дэр одоо манай ихтэй сургуулиуд ер нь бодлогын баримт бичигдээ оруулсан байдаг юм болов яасан юм бол за хоёр асуулт явчлаа. Тийм хоёр асуулт. Нэг нь багшийн асуудал. Багшийн одоо нэг салбар
одоо бизнесийн байгууллага судлаач те их сургуулийн багш судлаач нар хамтарч ажиллахад их сургуулийн багш нар бэлэн үү гэдэг юм. Ер нь бол бэлэн байх гэж би бодчих те. Надад бол нэг тийм амар мэдлэг чадвар өний хувьд бол нэг тийм дутаад байгаа юм харагдахгүй байна. Тэгээд одоо юм тийм суур нөхцөлийнхээ хувьд зүгээр яг хөө мэдээж нөө үндсэн ажлын хажуугаар аягүй том ачаал орж ирнэ. Тэгээд тэрний хойноос явах тэр нэг дэд бүтцийн аягүй гоё сургуулийн ч юм уу те ингээд бэлдээд өгдөг судлаачтай багштай аягүй ээлтэй тийм орчин бүрдүүлэхэд бол энэ бол явчихл хэлбэр байх л да. Энэ бол нэг тийм би бол ер нь хэцүү биш гэж харж байгаа. Багш өөрөө яг талбар дээр очиж судалгаа хийгээд байгууллагуудад зөвлөөд бизнесийн практик асуудлуудтай нүр тулаад эхлэхээр зэрэг мэдлэг нь улам баяждаг. Хос юм ярихгүй, хичээл аягүй сонирхолтой. Магадгүй тэр байгууллагын проблемыг ангийн шийдэл болгоод ингээд лаборатори юм уу тэ нэг юм туршилтын талбар дээрээ бид нэг аюу урдан гоё экспериментүүдийг хийгээд гоё шинэ үр дүнгуудыг гаргах боломж нь аягүй хөтэйшилдэг гэж би боддог тэ. Энэ ер нь хийхэд бол хэцүү биш. Зүгээр энэ дээр сургууль өөрөө ямар бүтцийг бий болгох ёстой вэ? Багш нарын судалгаа хийгээд явхаар нэг орлогоос нь юм авах ёстой гэд ингээ харчгаар зэрэг ер нь бол уламжлалт зөвлөгөө өгөх төгөөр дамжуулаад нэ сургуулийн нэрийг гаргаад сургууль заавал орлого олуулах ёстой гэдэг нэг юм зөвхөн тэр талын ингээд пүүшлээд эхлэхээр зэрэг хүмүүс тэрийг хийхэд нэг дуртай биш байх болов. Угаасаа авж байгаа цалин юу вэ? Тэнд ямар хөдөлмөр, ямар хүчтэй, ямар хүч хармаал зарж байгаа вэ? Тэгээ олж байгаа юм ашөө те ингээд хуваалцах болохоор те хүмүүс дуртай байх уу? Зүгээр сургууль өөрөө, их сургууль нь өөрөө тэр давцсныг бэлдэж өгдөг. Хүн өөрөө ингээд нөгөө ямар нэг өөр юм санаа зовлтгүйгээр тэ зөвлөх үйлчилгээ судалгааны ажлуудаа хийх боломжоор нь хангаад тэ ямар нэг юм нэмж нэхэхгүй байх юм бол энэ аягүй гой сайхан явчих байх. Нэг тийм 50 бодох хэрэгтэй л одоо нөгөө багшлуу оруулж байгаа хөрөнгө оруулалт байхгүй ирээдүйлүү хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бодоод энэ дээр нэг тийм хязгаарлалт авахгүй орхон зүг баг. Мэдээж би энэ сургуулийн нэрийн өмнө одоо багш болохын төлөө энэ сургууль надад аягүй хөрөнгө оруулалт орцсон. Янз янзын юм байгаа. Мэдээж би сургуультай орлого олгохыг ямар ч хүн зөвшөөрнө штэ. Гэхдээ айгүй зөв тийм механизм байх хэвээр. Тэрийг харин бэлдэж чадсан уугүй юу гэдгийг бол би хэлж мэдэхгүй байна. Зүгээр нэг талдаа юм тийм. За хоёр дахь нь эндовмент сантай холбоотой яг хөө нэг хэсэг бас энэ сургуулийн үйл ажиллагаа хариуцах тийм одоо проект ажлыг хийх боломж надад олдож ирсэн тийм. Тэр үед эндовмент сан айгуу чухал босгож болдог гэдэг итгэл үнэмшил бол надад яг төрж исэн. Тийм, ер нь бол болно. Бараг 10 жилийн өмнөх асуудал тийм, ер нь бол болно. Тэ зориг зүрх сэтгэл юу эдгийг те бүх юм ингээд цогцороо бүртгэх юм бол ер нь сургууль бол эндовмент сангийг бол үүсгэж чадна. Аривжуулж болох юм байна гэдэг тийм итгэл үнэмшил бол надад төрөөд тэгээд яг хуу төрөл үлдсэн л дээ. Барууны жишгийг одоо юу гэдгийг одоо Америкийн, Канадын сургуулиуд шүү дээ. Англиас гэсэн Америкийн загвар шүү дээ. Их сургуулийн тэр загварыг ингээ харж байхад бол яг төгсөвчтэй alumni network айгуу чухал endowment сан ил тод сайхан ажилдаг. Тэгээ тэр нь өөрөө сургуулийнхаа хөгжилд эргээд нөгөө төгсөгчдийнхээ тий ажил амьдрал юу гэдгийг тий бизнест дандаа эрг нөлөөтэй юмнуудыг үзүүлээд байгаа учраас тий нэг талдаа нөгөө талдаа тийшгээ оруулж байгаа мөнгө нь эндовмент санд өгөөд байгаа тэр нэг хандван гэдэг юм уу тий татвараас хөнгөлөгдөх нэг том тийм юутай байдаг. Зохицуулттай байдаг. Тэгээ тэр өөрөө айгуу тийм чухал одоо үүдээ их сургуулиудыг дэмжих, инновацийг дэмжих, тэр экосистемээ бүрдүүлэхэд айгуу хүчтэй эффекттэй гэдэг юм байна л да. Тэгж харж ирсэн. Сая татврын тухай хууль дээр яг энэ үйлчлэл орчлоо шүү дээ. Гэхдээ тэрийг яг одооний проблем юу вэ гэхээр би зөвхөн өөрөө яг тэр лөө ингэж тулж очиж тэр юмнуудыг уншаагүй зөвхөн хүмүүсийн комментуудыг сонсож байхад гэдэг юм да тий бизнесийнхэн бол тэр боломжийг ашигламаар байгаа байхгүй юу? Боловсрал хөрөнгө оруулчихъя тий тийшээ өгчихье, спортыг дэмжчихье гэл ингээл боломжууд байна. Хуулийн дээр. Гэхдээ тэрийг хэрэгжүүлэх журам нь аюу хэцүү. Журмалж бас гаргаж тавьсан юм аюу олон тийм бичиг баримт бүрдүүлэх бахан улаан утаснууд улаан тэгвэл ингээд яатсан тэр нь жоохон хүндрэлтэй тийм байдал үүсгээд байгаа болов гэдэг 2 3 хүний комментиг сонсож байгаа тэгснээс би ихтэй яг өөрөө төрлөө орж үзээгүй хуулиар боломж олгож журмаар хагаа ичиж гэнэ гэсэн үг тийм яг хэрэгжилтэн дээрээ очиод нөгөө зөв голдролт нь оруулах юмнуудаа бас нэг сайн бодоггүй юм уу тэгээ нэг жоохон эрсдлээ хаах гад яг нөгөө талаас нь харах юм бол те бас нэг буруудахгүй л байна л да эрсдлүүдээ эргэж харж гад
айгаад ингээд ятсан юмнууд байгаа юм бол үл гэж дотроо бодсон шүү. За их тийм юм байна. Тэгэхээр нэг юм эндомод санг хөгжүүлж болно. Ер нь одоо боломж нь бүрдсэн. Би бол одоо том манай бизнесийн байгууллагууд бол сургууль руу хөрөнгө оруулах одоо хамтын ажиллагааны загварууд аягүй хэлбэрээр явж байна. Санхүүгийн сургууль дээр гэлтэхэд баруун 7 хоног болгон тийм бизнесийн компани юм хамтын ажиллагааны гэрээ зурлаа. Инглээ гэл ингээл нэг коллаборашн яваалгаа байхгүй. Гэтэл яг энийг ингээд системтэй. Тий, модель болгоод тий одоо тэр нь ажилтдаг. Тэр нь одоо ингээд маргаашаа тэтгэдэг айл талдаа benefit хожоотой тий ашиг сонирхлынхаа төвүүдийг гоё гаргаад тэр нь айл талдаа итгэлийн дагаад аваад явах нэг юм систем бүрдүүлэн засаглалынх нь дүрм журмууд нь аягүй тодорхой тэрнээсээ нэцдэггүй буцдаггүй яг тэрэндээ байдаг тий талуудын тэрнийг юмнуудыг тодорхой болгочиход ер нь эргэлтүүд нь үүссэн хэлбэржүүлэх юм дээр бол нэг тодорхой проблемууд байгаа болоо даа л гэж бодож байгаа. Гэхдээ одоо би ерөнхийдөө нөх ороогүй л дээ сүүлийн жилүүдэд бол зүгээр болно гэдэгт бол яг итгэл үнэмшил. Өөртөө бүрэн итгэл үнэмшил. За хоёулаа төгсгөлийн хэсэг дээр ер нь нэг нэлээд тийм бадсан хэд асуултууд яв. Жижиг, дунд, том гэдэг 3 бач тий. За стартапын ачи стартап бол тустай амтан гэж хараад. Ер нь жижиг, том, дунд бизнест аль алинд нь тулгарч байгаа нийтлэг 3 сорилт. За яста их тулгасан асуудал орж ирж байна л да. Ер нь таны бодлоор ингээд базаад арах юм бол за томууд нь нэг ийм 3 асуудал байгаад байна. Мэдээ салбараас хамаараад өөр л дөө уулуурхад ажилдаг үл нэг өөр. Гэтэ яг хуу нийтээр нь базаад анзаарах юм бол манай монголчууд ч бас юмыг амар ерөнхийлжлэх дуртай шүү дээ. Тэг гол нь юу юм бэ гэж ярьдаг. Яг тэр утгаараа гэх юм уу? Ер нь томууд нь тулгарч байгаа 3 том сорилт. Дундууд нь тохиолдож байгаа ерөнхийн 3 том сорилт бэрхшээл. За жижигүүд нь ер нь юу тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд тоомлоод аваад үзвэл ер нь юу байна гэж харж байна. Та одоо 90 оноос хойш одоо академia индастритай их ойрхон түүхэн баягаар харсан хүний хувьд авч үзвэл энэ дээр ер нь ямар сорилтууд байна гэж харж байна. Яг судалгаа хийгээгүй. Зүгээр л яг мэдрэмжээрээ л хариулах гэдэг л да. Зүгээр төсөөлөгдөж байгаа байдлаар томуудын хувьд засаглалын түвшинд ажилласан 10 хэдэн жилийн дуршлаг гэдэг юм зулгаагаад байна. За дундуудын хувьд бол өдөр тутмын одоо амьдралд ч юм уу амтарч ажиллах уулзаж учрах за ялангуяа дунд томуудын хүний нөөцийн бэлтгэл дээр одоо сургууль дээр executive MBA хичээл орж байна тий. За leadership training-уудыг бас хийж байна тий. Тэр талбарын нэг юм одоо өөрийн л хүртэж байгаа. За зарим нь бол ингээд тодорхой хэмжилттэй судалгааны ажлууд хийцэн ч тэр мэдрэмжээр явж байгаа шүү. За тэгэхээр би нөө судалгаанууд руугаа рефер хийхгүйгээр зүгээр яг одоо надаа ингээ харах юм бол би нэг ийм асуудлуудыг л хэлэх гэдэг. Нэг талдаа миний судлаад мэдсэн юмнууд байгаа. Нөгөө талдаа би хүмүүстэй ажиллаад бас нэг хүмүүс нэг юм байгаа юм чинь байгууллага нэг юм байгаа да гэдэг юм те нэг юм мэдрэмжийн түвшинд ороод ирсэн юмнуудаа л хуваалцаж чадах гэдэг шүү заа. Тэрнэш бүр яг энийг ингээ ирэл хайгуул хийгээ. Тий яг ингээ формат судалгаа болчихсон. Яа ингээгүй шүү заа. Зүгээр би яг одоо ямар ихтгэл өмчлөлтэй байна гэхээр жижигүүдийн хувьд санхүүгийн их усрын асуудалтай санхүүжилтийн асуудал асуудал хэвээрээ байгаа. Анх угаасаа л бүр 2003 4 онд жижиг бизнесийн одоо судалгаануудыг хийж хаад ч энэ асуудал байсан өнөөдөр ч байна те. Тэгээд нөгөө жижигхэн хэмжээтэй эргэлтийн өрнгийн асуудал аягүй чухал байна. Эргэлтийн өрнг авах гэхээр тэр чинь бас нэг том юм яахгүй шүү дээ те. Авж байгаа мөнгө нөгөө төлөх гээд байгаа зардал нь гэдэг юм да те санхүүжилтийн зардал өөрөө бас хүнд байна, үнд хэцүү байна те. Тэгээ энэ дээр өөр санхүүгийн хөрсөрүүдийг өөр боломж одоо санхүүжилтийн өөр хувилбаруудыг нэлээд бодох тэрийгээ бас жижигүүдэд ээлтэй байлгах тал дээр аль талдаа бодох асуудал чухал юм уу? За жижигүүдийн хувьд өрсөлдөх чадвар ялгарл гэдэг юм асуудалтай юм шиг байгаа. Зүгээр яг би нөө мэрэгжлийн хэлээр л яриад байна л да. Яг цаана хөр хэмнэ бор зүрхээрээ гарч ирээ. За нэг юм хийя ангиа тгийа гэдээ ороод ирдэг. Гэхдээ тэр чинь хүний эрхцээ чи өдрөөс өдөрт өөрчлөгдөөл үдсэн арсан юм яагаал дахиад нөгөө даам тийм үү ямар нэгэн үйлчлэгээ юм яг тэр датастай байдлаар авмаар байдаг. Жохон сайхан болоод тэгэхээр хүчин чадлаа нэмэхгүй болтгүй. Тэ одоо нэг хүчин чадал эрэлт хоёроо уйлдуулах ялгарлын асуудлууд дээр те ингээд харахаар менежментийн мэдлэг нь өөрөө жоохон дутууд юм уу да те нэг ийм асуудал байх шиг байгаа юм. Ер нь бол энэ аюул проблем болж байгаа. Тэгээд дундууд дээр арай өөр асуудлууд. Дунд хэмжээний байгууллагууд дээр хүний нөөцөө алдах.
Нэг л томууд руу гаалдах томууд руу гаалдах те одоо тийм чадaltaй гайгүй гэлтгэж бэлтгэл бааз очоод байна шүү дээ. Цалин урамшуулж гэдэг юм уу тэнд ажиллаж байгаа ажлын нөхцөл энтрээ хараад байдаг чадaltaй хүмүүс чинь арай өөр боломж өөр нөхцөлийг харъя дараагийнхаа хөгжлийн боломжийг харъя гэхээр тэнд бас их боломжууд нь хязгаарлагдмал юм шиг. Тий болоо авчиж байгаа байхгүй юу одоо дундууд дээр хамгийн хүний нөөцөө барих барьж авах асуудал аягүй чухал байна те. Тэгэхээр энэ дээр яг хөө мэрэгжлийн мэдлэг гэж хэлмээргүй л байна л да. Жижиг бизнес дээр яг л энэ нөө бизнесийг удирдаад аваад аж ахуй удирдах байгаа гэдэг утгаар аягүй олон салбарын мэдлэг хэрэгтэй болчдөг. Хүмүүстэйгээ аягүй тулж ажиллах юмнууд гараад ирдэг. Дундуудын хувьд бол хүний нөөцийн проблем аягүй өндөр байгаа. За технологийн одоо систем гэдэг нь цахимжих нэг юм уг нь бол ингээ автоматжуулаад илүү бага зардлаар илүү цөөхөн үнээрч гэх юм уу те ингээд нөгөө ажлаа явуулахын боломжууд байгаа боловч технологийн тэр нэвчлэлт өөрөө бас нэг тийм санаанд хүртэл сайн биш байгаа юм болов уу бодож байна. Дундууд дээр за нэг бизнес нь хэлбэрчсэн хөрхөн явж идэг нөгөө нэг татвар матур лиценз тусгай зохицуултын юмнууд бол айгу богинохон хугацаанд өөрчлөгдөөд тэр нь өөрөө айгуу регуляцийн борд норж ирж байна. Зохицуултын орчны нэг юм савлгаанууд айгуу өндөрлөлтэй байдлыг бий болгодог юм шиг байна. Зөв мэдрэгдээд байгаа юмнууд нь шүү. За томууд дээр бол засаглалын асуудал. Одоо ер нь 2 дахь 3 дахь үеийн компаниуд орж ирж байгаа. Тийм. За залхамж халааны бодлого байна. Тэгэл олон улсын одоо засаглалын туршлагыг харахад ер нь 2 дахь 3 дахь үе дээрээ бизнес ер нь тавгуутдаг, дампуурдаг тэр гэдэг юм бол манайх жижигэн болоод тэр юм уу манад бол баг 2 дахь үе дээрээ явчих магадлал нь өндөр юм шүү гэдэг мэдрэмж гэж хэлээд байгаа шүү. За би хэмжээгүй шүү. Гэхдээ нэг тийм юм юу байна? Үзэгдэл. Тийм, үзэгдэл байна. Тэгэхээр залхамж халааны бодлого аягүй чухал байна. Засаглал аль болохоор хүрдэн нэгээд мэрэгжлийн хүмүүсийг ажилуулах, бизнесээ аягүй чухал цаашаа зөв аваад явъя гэж бодчихлогоо бол нээлттэй болох. Мэрэгжлийн хүмүүсийн мэдлэг ур чадварыг ашиглах, тоглоомын дүрмээ тодорхой болгох гэж хэлээ да. Тэгээ засаглалын асуудал. За томуудын хувьд олон улсын зах зээлд гарах өрсөлдөх чадварын асуудал чухал байна. Инноватив байх, тэгээ одоо экспортын нэлээд зөвшөөрөгдөх. Тэнд бид нар юу яаж өрсөлдөх ёстой юм бэ гэдэг асуудал надад аягүй чухал санагдал байна л да. Тэгээ би гурыг бас хийж чадахгүй юм шиг байна. Улс төрийн эффект гэж байна. За тэрийг би ачив. Улс төрлөө одоо хамаа намаагүй орж болохгүй л гэж бодод байна л да. Яг гоо гарцаагүй амар өвчтөй нөлөө үзүүлдэг хүчин зүйл мөн. Тэгээ манах шиг ингээд жижигхэн газар бол савуулаа ачиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг одоо би мэдээд ярих надаа ингээд бусдын мэддэг үнэ имийг л ярьж байгаа юм шиг болчих гээд надаа бас тиймэрхүү л санагдаад байна л та. Гэхдээ эрэ зэрэггүй байгаа төрийн зохицуулт хэтэрхий давмгаалж байгаа хүний одоо өмчөнд айгу хайр гамгүй чи ирэх гэж нэг амар чухал юм байгаа шүү дээ. Одоо би бол харьцангуй либерал үзэл бодолтой хүн байхгүй юу? Эдийн засаг талдаа тийм. Тэр хувийн өмч гэдэг юм дээр бүх юм тогтноо гэд ингээд бид нар зах зээлийн эдийн засгийн зарчимч гэдэг юм уу чөлөөт эдийн засгийн нэг юм лоо ороод ирсэн мөртлөө суур юм айгу амар хамаагүй анхуулж байгаа энэ байдал ер нь хамгийн боломгүй болчингүй юм уу даа л гэж бодчих. Ингэж л харъя да тий. Ер нь бол яг одоо ингэж хөөгөөд яхад бол би нэг юм юмуудыг чухал гэж харж байгаа. Гэхдээ гаргалгаан дандаа суур нь бол одоо нэг 10 жилийн зөвлөхийн гэдэг юм да тий. Тэгээ засаглалын түвшинд ажиллаж исэн практик нөгөө талаас судлаач юм л. Зарим нь бол тоо баримттай. Гэхдээ дандаа микро түвшний байгууллага юм. Тийм болохоор ил гарч болохгүй байна. Би рефер хийж ерөөсөж. Тийм манай бизнесийн судалгаануудын бас нэг хэцүү тал нь тэр юм шиг байна. Нөгөө нууцлалын гэрээтэй байж идэг учраас юмнууд нийл гардаг. Уун аюу гой юмнууд хийцэн байдаг. Тэрийг харъя гэхээр ерөөсөө байдаггүй. Гэтэл нөгөө талын одоо нөгөө нэг policy чиглэлийн судалгаанууд бол тэр дээргүй ер нь ихэнх нь ингээд гараад нийтлэгдээд олонний хүртэл болчдөг учраас их юм хийгээд байгаа юм шиг харагдаад байдаг. Сүүлийн сая хоёлаа индастри талын юмнуудыг л одоо миний зүгээр хамгийн сүүлд энэ ер нь энэ подкастыг хийж байгаа бас нэг миний зорилго гэдэг нь янз янзын салбарын хүмүүсийг оруулахгүй нэг тийм интердисциплинary гэж яриад байгаа. Нөгөө салбар дундын гэж хэлээд байгаа. Тэгэд тухайн үед би санхүү эдийн засгийн их сургууль би бас тантай багшилж ирсэн. Тэгэд тэр үед 2000 хэдэн онд нэг их сургууль болно гэдэг 16 онд яригдсан баг тийм. Их сургууль болно гэдэг
яриа явж байгаа үед тухайн үед би нэг санал дэвшүүлж ирсэн их тод санд юм. Ер нь бол энэ их сургууль бол суур луга их гүнзгий ордог юм байна. Суур мэдлэгийн талбарууд их гүнзгий ордог юм байна. Бидний ярьж байгаа бизнес гэдэг юм уу санхүү гэдэг зүйл бол илүү хэрэглээний шинжтэй шинжилгээнүүд байна тийм. Ер нь шууд бизнес дээр ч юм ингээ apply хийж болж байна. Тэгээд энэ дээр бид ингээ суурилгаа орохын тулд бид нар бас нэг тийм Монгол маягийн менежмент гэдэг концепцийг гаргаж ирэхийн тулд гэдэг тухайд ярьсан. Бид нар энэ яагааргүй сэтгэл судлал, социолог, одоо 3 дахь нь антрополог буюу хүн судлал. За бүр жоох ярил түүх рүү гэхдээ түүхчрээ хахтар холдож байгаа гэхдээ нэг ялангуяа энэ 3 салбар руу бид нар харахаас өөр аргагүй байна. Тэгээ энэ 3-тай бизнесийн удирдлага, менежмент, маркетингийнх ингээд интеграцлах хэрэгтэй байна гэж би тухайн үед харж байсан. Эргээд одоо би энэ социолог, антропологийн хүмүүстэй уулзаад тэд нар илүү судалгаа нь илүү өөрсдийнхөө юу руугаа тийм одоо судалж байгаа талбар руугаа нэлээд энэ шигээ холдоод орчдөг. Нөх хэрэглээний шинжилгээныхаа хэсэгтээ ингээд хооронд нь уйх энэ холбоос миний бодлоор ингээд нэг харагдахгүй санагдаад байгаа. Тэгээ энийг бид нар ер нь хийх нь зөв үү? Хийхээр бол яаж хийх ёстой вэ? Ухарч хийх юм одоо бизнесийнх нь ухарч антрополог социологийнхэнтэй луу ухарч харж юмаа харах уу эсвэл энэ антрополог социолог сэтгэл судлал дээр байгаа улсууд нь урагшаа явах одоо нөө бизнесээр нөө ухрах бэлтгэн нийлүүлэгч яах уу эсвэл түгээгч яах уу гэдэг нэг тийм стратегтэй адилханаар энэ интеграц эхний асуулт нь бол энэ интеграц хэр чухал вэ энэний ач холбогдол хэрвээ тэгээ Монгол маягийн менежмент гэдэг концепцийг гаргаж ирэхэд тулд хоёр дахь нь бол энэ санаачлагыг хэн төрүүлж хийх хэрэгтэй хэрвээ хэрэгтэй гэж үзвэл хэрэггүй гэж үзвэл хоёр дахь асуулт хэрэггүй болчихно. Хэрэгтэй. Хэрэгтэй гэдгийг одоо сүүлийн жилүүд одоо миний туршлага нэмэгдээл гоёор хэлэхэд нас нэмэгдээд туршлага нэмэгдээд гэмиг харж байгаа үнцэг өөрчлөгдөөд эхлэх тусмаа л Монгол маягийн менежмент заавал байх ёстой гэдэг дээр ер нь ихтгэл үнэмшил нэмэгдээл байгаа. За залуу байхад дөнгөж багш болоод удаагүй байхад ганцхан үгэн дээр амар одоо ихтэй сургуулиудын тэр үеийн доктор профессоруудын нэг бүтэн өдөржингөө нэг воркшоп хийгээд одоо менежмент хүү өдөртгөн шинжилгээ ухаан гэж хэлэхүү гэдэг дээр 8 цагийн воркшоп хийгээл амар маргажсэн байхгүй. Тэр үед би эмээг ухаарч ирсэн. Ой яах гэж гэдэг асуултыг тавьжсэн байхгүй. Мен тийм чухал юм уу менежмент гэж болохоор тийм өдөрт хууч гэлчгэд бол би тэр үед тийм тэнэл өнгийн ялгаж чадахгүй ач холбогдлын нэрээс ойлгож чадахгүй л дээ. Тэгээ одоо ингээ юмаа жоохон мэдээд гэдэг юм уу да тий ингээ салбартаа удаад менежменттэй нэлээд зуралдаад эхэлсэн чинь биднэрт ингээд яг хөө дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн одоо баялаг хэмжээгээр өргөдлүүлсэн орнуудын менежментийн дарга янз янзын хэм маягууд ч гэдэг юм уу төлсүүд их орж ирж лээ юм л та. Одоо мөнгө хаанаас орж ирэн тэрийгээ дагаал нэг юм аргаар яваал гэдэг өдөртөмжөнд орж ирж штэ тий. Тэгээд энийг ингээ харахаар Монгол аль хэзээний хөгжсөн баймаар байгаа байхгүй юу? Болгож чинь үү тий. Дандаа ингээ best practice шилдэг туршлагууд сургамжтайгаа орж ирэл яг ийм дараалалаар ингэж яв. Ингээ донор орно ингээ мөнгөний хүчлөө бид тэгэл бид нараас тэг жижигхэн өсгөөлөхний 30 жилийн дотор бол хідэн одоо Японы эдийн засгийн гайхамшигыг хэд гаргач марч юм шиг тий. Яг би айгуу жоохон хэтрүүлэг байдлаар ярьж иж магадгүй шүү намайг уучлаарай тий. Эсвэл Америкийн тэр нөгөө Six Sigma ч гэдэг юм уу тий жижигхэн одоо цөөх үнэтэй байгууллага дээр тэр чи яахан юу хүн бах үү тий. Уг нь бол ингээд бодоход оруулчмаар гэтэл яг үүндээ асуудал Монгол хүнд нь байгаа байхгүй юу? Яг бидний болохгүй байгаа тэрийг удирдаад аваа явж байгаа хүн чинь тэрийг ойлгоод мэдрээд ингээд болох гээд байгаа хүн чинь манай өөрөө Монголын соёл, уламжлал, Монгол боловсрал манай юм шилжилтийн травма гэдэг юм уу те энэ нэг олон юмны дунд чинь би хүн чинь өөрөө удирдлагынч дээр дагаа явж байгаа хүн ч нэг өрөмөц цогцолоод буцаа явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг үүндээ Монгол хүн гэж ямар үн зүйлстэй тэр хүний одоо үн зүйлс гэдэг үг бас нэг тийм гой буухгүй байна гэд бас мундаг судлаач багш нарын яриан дээр эрхэмж гэдэг үг оруулж ирж санал болгож илээ те бидний одоо эрхмэл итгэл үнэмшил маань өөрөө юу юм бэ гэдгийг судлах хэрэг байна. За өнөөдрийн Монгол хүн, хотын Монгол хүн, за орон нутагт амьдарч байгаа малчин Монгол хүн ямар болсон бэ гэл Монголоо алдаал мотоциклаар маллаад байгаа гэл зарим хүмүүс айгүйх бохомдолтойгоор энийг ярьдаг те. Зарим нь болохоор үгүй яагаад технологийн хөгжил явж байгаа шүү дээ. Яагаад бид нар гар утсаа бариад одоо боломжтой байгаа юмар те амьдралдаа залуу. Ийм маргаантай шүү дээ те. Яг энэ айгүй маргаантай юмнууд. Гэтэл яг үүндээ бол би одоо Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Бид нар л өөрснөө явна. Бид нэр яг одоо ингээд хүнийхээ хувьд
юг дэдэлдгийг, юг чухал гэж хэлдгийг, бид нар яавал айгүй тийм гоё нэгдэж чаддгийг, ямар үед бидний одоо юм их өсөл төрдггүй те яаж бид нар ирээдүгөө харах хэвтэй Монголын эдийн засаг, Монголын бизнесийн хөгжил ер нь 5-6 жилийн дараа яг ямар ихтгэл өмчлөлтөөр байх юм. Тэрнээс ямар хэлбэр загвартай байх уу гэдгийг дараагийнх нь те хүн өөрөө юг дэдэлхий. Ер нь монголчууд ч айгүй бэлэг дагсан бэлэг гэж нэг юм байдаг шүү дээ манайх те нэг юм юм дутга өгдөг. Минь утга айгүй чухал. Тэгэхээр энэ тал руугаа байх нь айгүй чухал юм шиг байгаа. Тэгээд яг зөв би нөгөө доктор сурж байхдаа удирдлагын акцийн докторант байсан. Тэнд манад нөгөө Монгол менежментийн чиглэлээр менежмент биш л дээ Монгол судлалын талаар айгүй гоё мундаг тухайн үеийн айгүй мундаг хүмүүс ижил ордог гэсэн. Тэр үеэс л ойлгож ирсэн юм л да энэ айгүй чухал энийг ер нь явуулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд цөөхөн бүтээл гарч байгаа ч гэсэн бас нэг юм эргээд өнгийсэн. Бид нар ер нь ямар үнийг төлөвшүүлэх ёстой юм? Бидний үндсүүлс юу юм? Энтэр гэдгээ тодорхой болгочих юм бол удирдлагын арга хэрэгсэл бас явах гэдэг юм л да. Олон улсад Hofstede үндэсний соёлыг тодорхойлдог 6 хэмжээр байдаг шүү дээ. Тэргээр ингээ харахад бид нар бол нэг юм эрх мэдэлтэй хүндээ эрх мэдэл гэдэг нь мэдлэг чадвараараа албан тушаалаараа ч юм уу те эсвэл ямар нэг юм насаараа ч юм уу те туршлагаараа ч юм аваа явцсан юмыг дэдэлдэг хүндэлдэг. Ер нь хүндэлдэг арт юм баггүй юу? Дээрээс нь бид нэр оршихуугаа айгуу чухал гэж үздэг. Байгаль орчинтойгоо зохицох одоо цагийн ногоон SG гэдэг юм чинь бидний ерөөсөө унган ихтгэл өмчлөхгүй нөгөө нэг нүүдэлчдийн хувьд байгалийнхаа хэрэгшээл доор тэрнтэйгээ айгүй зөв зохицож амьдрах нь угаасаа бидний юунд байгаа цуснд байгаа гэдэг юм ихтгэл өмчлөл байгаа юм. Энэ маань өөрөө орчин цагийн юмнуудад айгүй сайхан нийцэж байгаа байхгүй. Тэгэхээр манлайлалын загвар хүн хоорондын харилцаа чинь ерөөсөө дандаа ихтгэл сүртэй ер нь бүлсэг штэ. Айгүй этноцентрик соёлоос бид нар өөр барууны эсвэл амар эсвэртгүнлэг бүлгийн нэг юм юу лөө Азийн күнзийн соёлоос бас өөр Гэхдээ бид нар бүлсэг найрсаг тийм ихтгэл дээр суурилсан гоё харилцаан дээр суйрлах гэдэг би эндээ хичээх энэ гой өгнүүдтэй тэг нэг ийм суур болсон юм дээр тогтсон контекстыг барьсан манлайлалын загварлал манад яг таарах гэдэг юм шиг Монголда манлайлал талдаа гэж бодож байгаа. Энийг батлах хэрэгтэй байна. Тэгэхээр энийг хэн эхлэх вэ? Харин энийг судлаач нар хийн. Аль нь төрүүлэх вэ? Социологи антропологийн ийшээ гурлаа нийлэл хийх. Ер нь хамт айлталтаас би зүгээр эрэлт хэрэгцээ нь хаана байна? Applied хэрэглээ нь яг хаана байгаа гэхээр бизнесийн байгууллагууд төрийн удирдлага юу гэдэг юм Монгол хүн байгаа газар болгоно хэрэгтэй болох гэж шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь хөөгөөд хэрэглээг нь гаргаад тавих юм бол нөгөө салбарын бол айгүй хурдан орж ирэх болов уу гэж бодож байна. Бид нар уулзаж учирдгүү тийм хэрэгцээ байгаануудад дурдаа ярьж байгаа боловч нэгтгээд яг хэрэглэн тийм юм дээр байна. Хэдүүлээ гэдэг ингээд санаачлаг гаргахад бол ороод ирэх байх л да. Гэхдээ энэ Монгол маягийн менежментийн асуудлыг чи битэр хөндөд өнөөдөр ингээд чи гоё асуулт тавиад энэ асуудал яригдчихэж байгаа бас биш. Энэ бүр дээрээс яригдчихэж байгаа. Миний докторийн ажлыг удирчсан манай Гүржиг багш байна. За миний яг айгүй олон жил academic advisor-аар ажилласан манай лаашт багш байна. Гэл энэ нэг юм үе менежментийн хөгжил төв нэмрээ оролцсон хүмүүс байгаа шүү дээ тий. За сүүлийнх нь бол Пүрв Дав багш байна. Одоо ингээд амьд сэрүүн сайхан Монгол маягийн менежмент Чингис хааны уламжлалт тэр нэг балдан дагуултын үеийн монголчуудын дэлхийд гайхуулагдчихсэн юм дандаа зөвхөн Монголын арга техник явж байгаа шүү дээ. Дээрээс нь монгол хүний нэг юм сэтгэл санааг хөдөлгөж чаддаг бас нэг элемент төр дунд явж исэн гэл Батүрл агшийн сайенс докторийн бүтээл байна гэх. Ер нь бол суур бол байгаа. Гэтэ энийг харин гоё ойлгож дараа нь цааш нь хөгжүүлэхэд хамтын хүч чармаалт айгуу чухал. Тэгэхээр энэ дээр менежментийн төрөлсөн дээр бол мэдээж юун төлөө менежмент лидершип гэдэг хүмүүс үү санаачлаг гаргаад хэрэглэн тэнд байгаа яг тийм хэрэглээ. Бид нар ер нь яах ёстой юм Монгол хүн тэгээ яах юм бэ гэдэг асуултыг практик менежерүүд ч их тавьж байгаа байхгүй. Байгууллагын соёл гэж юу юм чи надад юу яриад байгаа ингээд нас тогтсон нэг хүнтэй өнгөрсөн хавар уулзах тохиолдолд би бүр ингээд байгууллагын соёл чинь юм байхгүй юу гэдэг ингээд айгүй энгийн үгээр хэлчихсэн. Үгүй яг юу юм ингээд бүр амар философик таллам татчих байгаа байхгүй. Тэгэхээр тэнд хэрэглээ байгаа байхгүй. Тэр хүн монгол хэлээр нь монгол соёлоор нь бид нар яг юм штэ бидний identity ондоо шил
Би дахиад дандаа гадаад үг хэрэглээд муухай байна. Агуулгын зөрчилтэй байгаа байхгүй гоё уламжлал ярьчаад гадаад үг хэрэглээд ах өөрөө сонсож байгаа хүмүүс уучлаарай тий. Гэтэ тэгмээргүй байгаа шүү. Би яг өөрөө хувьдаа ондоошх тий үндэсний нэг юм онцлог юм. Тэгээ тэрийг аяг бариад авчих юм бол бидний хөгжил айгу гоё явах юм болов тий яг фит яг ингээд зохицол нь гоё гарч ирээд биднэрт айгу том боломжууд гарч ирэх юм болов гэж бодож байна. Өнөөдөр бол айгу ойрхон. Тийм байна. Тий. Олон жилийн өмнө тэгж чаддгүйсэн. Тийм байна. Одоо бол ерөнхийдөө манай мэдлэгийн салбарууд бол ер нь тодорхой хэмжээнд бас нэг тийм нөгөө 90-ад оны үеийн тэр нэг дөнгөж төрж исэн, дөнгөж юмаа хийж исэн үеэ бодвол бизнес нь ч тэр судалгаанууд ч тэр одоо ерөнхийдөө хоёрдугаар үе гэх юм уу. За магадгүй дараагийн нэг тийм шин давуулгаа гэх юм уу да. Магадгүй энэний дунд нэг давуулга байхыг үгүйсэхгүй. Гэхдээ өнөөдөр харахад бол дахиад нэг шин юмны урталт хүрээд ирсэн болов уу гэж харж байна. За ингээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Бид хоёр бол маш олон сэдвийн талаар ярилцлаа. Энэ дотор бол одоо 1990-ад оны үед манай энэ бизнесийн удирдлагын салбар менежментийн шинжилгээ ухаан яаж үүсч өгцгөө хувирсан тийм яаж хувирч шинжлэгдсэн дараа нь ихтэй сургуулийн менежмент яаж өөрчлөгдөж исэн юу орж ирж исэн. За тэгээд тэрний дараа бол бид нар энэ Монголын бизнес тулгарч байгаа том жижиг дунд бизнес тулгарч байгаа асуудлууд энэний түгээмэл зүйлс сорилтуудын талаар нэлээд тухтай ярилцлаа. Тэгээд хамгийн сүүлд нь бид хоёр бас ирээдүйн талаар өөрөөр цаашаа яах вэ? Бид нар шинэ босгон дээр ирэх үедээ яах юм бэ? Хоёр зүйлийг багш маань нэлээд онцлоо. Нэгдүгээрт нь бол энэ дижитал трансформашн. Энэ бол угаасаа өссөн үсээгүй энэ AI тоон шинжилгээ гэдэг нь бол тэртээ тэргүү одоо ингээд үсрээд ороод ирээд төрх нь ойлго. Бид нар бол одоо хиймэл ухаантай зэрэгцэж амьдрах нь угаасаа тэртээ тэргүү батны болчихлоо. Интернет яаж орж исэн яг тэрнтэй адилхан ингээл хамт амьдрал явна. Хоёр дахь нь бол бид нар энэ суурь шинжилгаануудыг хооронд нь холбож илүү улс ортой судалгаанууд хийдэг болох хэрэгтэй байна гэдэг дээр бол их олзуурхуштай санаа байлаа. За ингээд багштай манай подкастт хүрэлцэн ирж орсонд нь дахиад баярлалаа. Тэгээд танд эрдмийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Айгу гоё сэдвүүдээр ярилцах боломж олтлоо. Ярилцсан гэдэг нь би мэддэг юм ярьж байгаа биш дандаа эргцүүлэмж яваад бас нэг ойлгоцсон мэдэрсэн байгаа юмнуудаа барьж авах боломжийг олгосон. Өнөөдрөө баярлалаа. Тэгээд энэ гоё сайхан подкаст хийж байгаа хамт олон жилийн өндөр амжилт хүсье. Олон хүн үзэх болтугай. Баярлалаа. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast.